Бор аврах сангаас бэлтгэн хүргэдэг Өв подкастын маань ээлжидний шинэ дугаар хүрэхэд бэлэн болж байна. За манай өнөөдрийн дугаарт Мөсийн түүхийн тэнхимийн багш дэд профессор Очрын оюун жаргал багш маань хүрэлцэн ирсэн байна. Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Сайхан намарч байна уу? Сайхан намарч байна уу? За ярилцлага таны судалгааны чиглэлийн талаар яриагаа эхлэе гэж бодож байна. Та харин аль үеийн түүх судалдаг хүн бэ? За би бол ерөнхийдөө Манжуугийн Монголын түүх гэж хэлдэг тийм ээ. За 17 дугаар зуунаас 19 дугаар зууны сүүлх хүртэлх одоо Манжийн захиргаанд монголчууд байсан энэ үе. За тэрэн дотроо тухайлан одоо яг судалгаа хийсэн сэдвийг бивэл 18 дугаар зууны үеийн Монголын түүх Манжийн захиргаанд одоо 100 гар мөхсөн халах манж халахын талаар одоо булан 100 гарын талаар Манжийн одоо Тэнгэрийн тэтгэсэн хаанаас явуулсан бодлого ховдын хязгаар хэрхэн бүрэлдэн тогтсон. За тэгээд тухай бол ерөнхийдөө судалгаа хийдгээ. За сүүлийн үед бол ерөнхийдөө 19 дугаар зуунд руу ороод монголчуудын цэс захиргаа, нийгмийн зохион байгуулалтын талаар судалгаа хийж байна. За энэ үеийн түүхэнд холбогдох сурвалжууд энэ талаар тайлбарж өгөөч. За Манжуугийн онцлог гэх юм бол өмнөх үетэй харьцуулах юм бол маш их сурвалжтай болж ирдэг. Өөрөөр хэлбэл бид нэр өмнөх үе гэх юм бол Монголын эзэнт гүрэн эсвэл эзэнт гүрний дараах үе. За бид нэр одоо Бутралын үе гэж хэлэгддэг байсан үе дээр бол ялангуяа монгол хэлээр одоо монголчуудын нутгалж байгаа газар нутагт үлдсэн түүхэн сурвалж дурсгал бол маш цөөхөн тоотоо шахуу тийм ээ байдаг. За тэгвэл харин энэ Манжийн захиргаа Манжийн үе гэж хэлэгддэг энэ үед орж ирэхээр одоо манжнар монголчуудаас бичиг үсгээ авсан. За тэр бичиг үсгээрээ одоо ордны тэмдэглэл хөтөлж байсан монголчуудаа харилцаж байсан захидал бичиг. За тэгээд дараа нь одоо Мин улсыг мөхөөхөөд Бээжин хотод одоо тийм ээ Манжийн хаад нийслэлээ болгож орд сууснаас хойш албан харилцаж байсан албан бичгүүд бол ерөнхийдөө Бээжингийн түүхийн 1-р архивд маш их хадгалагдаж үлдсэн байна. За энэ бол ерөнхийдөө их төлөв манж хэлээр голлоод за тэгээд хятад хэлээр сурвалжууд байна. За тэгвэл харин манай улсад одоо хадгалагдаж үлдсэн архив ерөнхий газрын харьяа тийм ээ Монголын үндэсний түүхийн архив гэж байна. За тэр архивд бол ерөнхийдөө хадгалагдаж байгаа хамгийн эртний одоо бичиг баримт гэх юм бол 1674 оноос хойш буюу Манжийн захиргаанд орсноос хойш бичиг баримтууд монгол хэлээр ихэнх нь за тэгээ манж, хятад, төвд, орс хэлээр одоо сурвалжууд хадгалагдаж үлдэж байна. Тэгэхээр одоо Манжийн үе дээр одоо нэг түүхийн нэг одоо юу юм бусад үеэсээ гэх юм уу өмнөх үеэсээ ялгагдах гол онцлог бол маш их сурвалж олон хэлээр байна. За тийм учраас бид нэр тэр олон хэлээрх маш олон сурвалжууд үлдэж хоцорсон учраас Манжуугийн түүхийг одоо бид нэр улс төрийн засаг захиргааны, нийгмийн, эсвэл шашны гэх мэттэй олон сэдвээр одоо тухайн газар орон нутгаар эсвэл цаг үеэр одоо илүү тодорхойлон судлах боломжийг биднэрт олгодог. Нэг үгээр нэг онцлогтой. За би энэ нэрний талаар бас эхэнтэй асууч гэж бодож байна. Манж гэдэг энэ үг ямар утга учиртай үг вэ? Дайчин гэдэг үг маань ямар үг вэ? Одоо бидний нөгөө Баатар дайчин гэж ойлгодог энэ дайчин байгаа даа шиг тэгтэл даачин гэдэг их хариун улс гэж бас нэг хүмүүс ойлгож байх шиг байна тийм ээ. Нэрнээс нь эхлэе хоёлаа. За ер нь бол яг бид нэр нөгөө 13 дугаар зуунд байсан зөрчдийн алтан улсыг байгуулсан тийм ээ. Зөрчдүүдийн өр хооч бол Манжчин улсыг байгуулсан. За бид нар бол манай Монгол улс дахь энэ үеийн түүхийн өмнөх ариун одоо тийм манад архивд байгаа учраас ариун судалгаатай суурьтай. За манай ахмад түүхчид бол энэ улсыг нэрлэхдээ одоо манжчин улс гэж хэлэгдэг. Тэгэхээр бид нэр одоо ерөнхийдөө тэрийгээр нэрлээд хэвшсэн байна. За манж гэдэг бол ерөнхийдөө тэр зөрчид угсааныхны нэг ов юм уу те өөрсдөө хэлдэг нэг авгийн нэр гэж үзэж болно. За тэгээд 1634 онд баха одоо Манжийн 2 дахь хаан Хунтайж бол үүнээс хойш бид нэр өөрсдөө манж гэж нэрлэнэ гэж зарлиг гаргаад манж болсон гэсэн үг. Тэгэхээр зөрчдийн олон аймаг угсаатан байсан. За тэрийг нэгтгэхэд улсынхаа нэр гэх юм үндэстнийхээ нэрийг өөрсдөө манж гэж нэрлэнэ гэдэг өөрсдийнх нь одоо тий зарлиг гэх юм гарсан болсон. За тэгээд дайчин гэдэг нь бол ерөнхийдөө сүүлийн үед яг 1636 онд говийн өмнөх монголчуудыг за тэгээд Леодингийн хогийн хятадуудыг эзэлсний дараа манжнар бол анх байгуулсан бол нөгөө хожуу алтан улс гэж байна шүү дээ. Алтан улсыг дахиж байгууллаа гэдэг. За тэр нэрийг бол албан ёсоор өөрчлөөд дайчин улс гэж нэрлсэн. За энэ дайчин гэдэг нь одоо юу гэх юм хэр одоо
манжаарч, монголоорч тийм ээ адилхан дайчин баатарлаг гэсэн нэг утгатай байна. За энийг бол сүүлийн үед одоо манж сурвалж ашиглаад манжийн түүхийн судалгаа хийсэн судлаачид бол энэ бол дайчин баатарлаг гэсэн утгаар улсаа нэрлсэн байна. Дайчин гүрэн гэж хэлдэг тийм ээ. За тэгэхээр гэж үздэг. Харин тэд нар бол яг үхээр 1636 онд бол хэдийн хятадын нэг хэсгийг буюу Ляодонгийн нэг хэсгийг эзлээд хятад хэлтэй, хятад соёлтой улсуудын талаарх мэдээллийг авцсан байсан. За тэгэхээр энэ нэртэй зохицуулж гэх юм уу тааруулж одоо даачин буюу тийм ээ даа гэдэг нь том, чин гэдэг нь ариун гэсэн. За тэгэхээр энэ нэрийг өгсөн гэж байгаа. За тэгэхээр хятадуудад бол тэр даачин гэдэг тийм ээ их ариун одоо орчуулах юм бол их ариун гэсэн улс. Гэхдээ манжийн үед бол миний үзнээр бол хизээч эдгээр их ариун гэж орчуулж хэрэгжилж байгаагүй. Тэгэхээр даачин гэдэг. За тэгэхээр одоо монголчууд бол тэрийг аваад тийм ээ дайчин улс юм уу? За манжаараа бол дайчин гүрэн гэж нэрлэдэг. За хятадаараа бол их юм те даачин улс гэдэг энэ урлс. За тэгэхээр тэр засаг захиргаанд манжнаар өөрсдөө одоо зөрчид угсааны улсууд өөрсдийн төр улсаа байгуулад өөрсдөө өгсөн нэр нь одоо дайчин улс болж байна. Хятад тэрийг ханзаар илэрхийлэх юм бол даачин гэж бол. Тэгэхээр ерөнхийдөө энэ бол хятадуудаа харах юм бол хятад улс тийм ээ. Хятадын ёсоор одоо ханзаар тийм ээ утга төгөлдөр ийм нэрээ өгсөн улсууд эргээд энэ дуудлага нь бол тийм ээ дайчин гэдэг нь бол манжаар эсвэл манжийн одоо хүчтэй нэг холбоотон гэх юм уу нэг хэсэг байсан монголоорч гэсэн тийм ээ дайчин баатарлаг гэсэн утгатай үг болж байна гэсэн. Тэгэхээр аль алийг бид нэр одоо тийм байж болох нь гэсэн үг. За бид нар одоо нөгөө 12 сарын 29 болоод эхлэхэд нэг ийм өгүүлбэрийг явуулдаг л та 200 гаруй жил үргэлжилсэн манчин гүрний ноёрхлыг эцэс болгон үндэсний тусгаар тогтнолоо сэргээж тийм ээ. Богд хаант Монгол улсаа байгууллаа гэдэг. Тэгэхээр анх орхдоо бид энэ тусгаар тогтнолоо алдсан байсан юм уу эсвэл холбоотон маягаар орсон юм уу тийм ээ. Энэ талаар та. За мэдээж өөрөөр хэлбэл манжийн захиргаанд байсан учраас тусгаар тогтнолоо алдсан. За энэ одоо ерөнхийдөө хинч маргаашгүй зүйл. Өөрөөр хэлбэл манжийн захиргаанд байх үед бүхий л нийт одоо манжийн захиргаанд байсан монголчууд, говийн өмнөх монголчууд, халах монгол тий. За тэгээд дараа нь зунгаар мөхсний дараах ойртууд юм уу торгууд, ашаа, эзнэгийн ойртууд, за хөхнуур гээд тийм ээ манжийн захиргаанд байсан бүхий л монголчууд бол тий одоо хамгийн эцсийн шийдвэрийг манжийн хаан гаргадаг байсан. За тийм учраас бид нар энэ утгаар бол манжийн захиргаанд яхахгүй байсан. За тэгэхээр тусгаар тогтнолоо алдсан гэсэн үг болж байна. За тэгвэл тусгаар тогтнолоо алднаа гэдэг нь бол тухайн үеийн одоо эзэнт гүрний дараах монголчууд бол олон хэсэг бүлэг тийм ээ язгууртнуудын хоорондын зөрчил тэмцэл за бас үүний цаана бол тэгтээ тэргүй одоо 13 4-р зуунд бид нэр хүчрэгжээд дэлхийн талыг эзэлсэн нэг эзэнт гүрэн байгуулсан тийм ээ Монголын эзэнт гүрэн. За энэ улс чинь нэг байгуулагч улс бол мөхөн зайлшгүй зүйл. Хизээвэ яаж вэ гэдэг л энэ зүйлүүд. Тэгэхээр монголчууд суларч олон тийш тарж бутарсан. Энэ үед манжнаар хүчрэгжиж өөрийн улс орноо байгуулсан. За ингээд нэг дор бол тэгтээ мэдээж биш монголчуудыг бол ерөнхийдөө 16 дугаар зууны за сая нэлсэн 1634 онд одоо Лигдэн хаанаас орсон гэж үзэх юм бол 16 дугаар зууны сүүл тийм ээ 17 дугаар зууны ихэнх үед одоо 30-40 жилийн хооронд говийн өмнөх өөр монголчуудыг захиргаанд оруулсан. За түүний дараа бол халахууд тийм ээ 1691 онд манжийн захиргаанд орно. За тэгээд хөхнүүрийн монголчууд 1723 онд одоо Лувсан данзгийн буслахаар одны дарах гэж манжийн зэрэг орсноор дарагдаж захиргаанд нь орно. За тэгээд зүүн гар тийм ээ 1755 онд манжнаар 2 замаар зэрэг оруулаад зүүн гарын дотоодын зөрчилдөр одоо тухайг ашиглан гэж сурвалжууд их гардаг. За энэ тухай гэдэг нь одоогийн тэрний тухай, энэний тухай гэсэн үг биш. Уг утга нь бол хуучин бичгийн хэлний утга бол завшаан гэж хэлж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл завшааныг ашиглаж зүүн гарыг эзэлсэн. За тэгэхээр ер нь нийт монголчууд одоо ер нь 1617 дугаар зууны эхээс за сүүлд одоо халимагаас торгуудууд ирсэн 1771 он болж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нэг 170 орчим жилийн хугацаанд монголчуудыг тийм ээ багаар одоо хэсэг бисгээр нь гэх юм уу өөрийнхөө захиргаандаа оруулсан. За энэ захиргаандаа орсон шалтгаан юу юм бэ гэхээр монголчуудын талаас бол ерөөсөө дотоодын зөрчил тэмцэл байна. Тэгэхээр дотроо зөрчилтөө тэмцэлтэй байсан. За үүнийг нь манжийн хаадууд гэх юм уу манжийн төрийн бодлого бол маш сайн ашиглаж хизээ хэнийг өөртөө оруулах уу, татах уу, ээлдүүлэх үү, за эсвэл хизээ тийм ээ хүч хэрэглэх үү гэдэг энэ бодлогыг одоо манжийн төрийн талаас бодох юм бол
авч үзэх юм бол маш зөв бодлого явуулсан. Нөгөө талаар монголчууд бол яах юм харьцангуй сул дотооддоо зөрчилтөө тэмцэлтэй байсан. За энэ зөрчил тэмцэлэнд ерөнхийдөө бусдын захиргаанд орох гол үндсэн шалтгаан болж өгсөн. За манжуудын манайх захирсан бодлого ямар байв? Ар Монгол, Өвөр Монгол хоёр дүү дээр өөр байв уу? Эсвэл нэгдсэн нэг бодлоготой байв уу? За тэгээд мөн захиргааны тогтолцооны талаар манжи. За тэгээд ингээд манжнаар одоо монголчуудыг өрийн захиргаанд оруулчаад за яаж захирсан бэ гэхээр монголчуудыг за тэгээд дараа нь бол нөгөө яванда тийм ээ төвдийг уугрыг бас өрийн захиргаанд оруулна. Тэгэхээр энэ Монгол төвд уугар гэсэн энэ хятад биш, манж биш тийм ээ энэ үндэстэн гэх юм уу угсаатныг хэрхэн захирах вэ гэхээр манжнаар эднийг захирах тусад нь яам байгуулсан. За энэ яамны нэр нь бол гадаад Монголын төрийг засах явдлын яам гэж хэлдэг. За энэ гадаад Монгол гэдэг нь 20 дугаар зууны одоо Хяактын гэрээний гадаад Монгол гэсэн үг биш. Энэ бол хятадаар бол цагаан ирмнээс гаднах монголчууд гэсэн утгаар бүх ар өөр монголчууд бидний хэлдгээр тийм ээ. За тэгээд Хөхнүүрийн монголчууд, Алшаа эзнээ торгууд, Шинжааны монголчууд, Уйгур, дээр нь Уйгур тийм ээ. Тэгээд төвдүүдийг оруулдаг гэсэн. За тэгээ эднэрийг захирах тусдаа яам байгуулсан. За тэгэхээр манжнаар одоо өөрөлдвөл монголчууд за түүний дараа захиргаанд оруулсан төвд уйгурыг захирах энэ тусгай яам байгуулна гэдэг бол хятадын бусад одоо өмнөх төрөөс онцгой зүйл болчихж байгаа. Өөрөлдвөл өмнө нь байгаагүй тийм ээ. Өргөн удам нутаг олон янзын хэлтэй, соёлтой тийм ээ. Угсаатнуудыг өөрийн захиргаанд оруулж авсан учраас тэднийг тусад нь одоо тусгай яам байгуулж захирсан. За тэгээ энэ тусгай яам байгуулж байгаа нь бол ерөнхийдөө манжнараас монголчуудыг захирсан бодлого гэвэл ерөнхийдөө монголчуудыг монголчуудаар өөрөлдвөл монголчуудын тэр хүртлэх нийгмийн байгууллал гэх юм уу засваргааны гэх юм уу ерөнхий байгууллал тий шашин соёл итгэл үнэмшил гэх юм уу энэ бүх зүйлийг ерөнхийд нь хүндэтгэн үзээд за тэрэн дээр суурлаад одоо монгол манжнаар бол нэгэн захиргаанд оруулсан чинь тэдний талаарх мэдээлэлтэй байх хэвээр тийм ээ тодорхой хэмжээгээр хянжих хэвээр. За ингийн тулд одоо тэр чуулган хушууны тогтолцоо гэдэг юмыг илүү бодиттой гэх юм уу баттайгаар хэрэгжүүлсэн. Гэхдээ одоо тэр чуулган гэдэг нь манжаас өмнө монголчууд чуулган чуулж ил байсан тийм ээ 1640 оны Монгол ойртын чуулган байна. 1686 оны Хүрэн бэлчрийн чуулган байна ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар байна. За тэрнээс гадна тэгвэл чуулганы доод талд байгаа хушуу гэдэг нэг чинь бол бас яг монголчуудын одоо цэрэг дайны нэгж байсан тийм ээ. За өдөр тутмын нийгмийн нэг нэгж нь бол утга байсан бол одоо цэрэг дайны үед бол тийм нэг отгоос хэдэн цэрэг гаргадаг. Тэр хэдэн цэрэг чинь нийлээд нэг хушуу болдог гэдэг юм уу тийм. Ийм цэргийн үеийн тогтолцоо гэх юм уу хуучин монголчуудын байсан одоо тэр уламжлалт засаг захиргаа нийгмийн тогтолцоог манж нарын нүдээр гэх юм уу хараад тэрэнд шин нэр өгөөд тийм ээ. За тэрнийгээ илүү баталгаатай болгож захирч өгсөн. За энэ утгаараа өөрөлдвөл ерөнхийдөө манжаас монголчуудыг захирсан дээр хүмүүсийн ерөнхийдөө олонхын нэг санал байдаг тийм ээ. Нэг бол бид нарыг амар дагалсан зовоосон гэдэг. Нэг бол үгүй бид нэр төшмөг тий холбоотон улсууд байсан юм аа. Одоо манжтай бараг тий найз нөхөд байсан юм аа гэсэн тий. Нэг ийм ийм зүйл дарлуулах байдаг тий. Тэгэхээр одоо энэ зүйл чинь юу гэж ойлгох юм гэхээр ерөнхийдөө эдийн засгийн утгаар хэлэх юм бол манж монголчуудаас татвар авч байгаагүй. Харин Монголын ноёдуудад пүнлүү гэдэг юм тийм ээ сул цалин гэж хэлж болно. Зөвхөн хэрэгэм зэрэгэмтэй гэхин төлөө тогтмол сард жил болгон тийм ээ пүнлүү авдаг. Тэрний хариуд юу гэх юм бэ гэхээр тэд нэр өөрсдийнхөө тэр харьяат ардаа захирч явах хэвээр. Тэр үүргийг биелүүлэх хэвээр гэдэг тийм ээ. Ийм байдлаар хамлж байгаа. За тэгэхээр энийг одоо бид нэр яг судлаачид энэ дээр ялангуяа гадаад Монгол юм уу гадаад засаг хушуу гэдэг дээр бол монголчуудыг дам захирч байсан. Тэгээ дам гэдэг нь юу гэхээр Монголын язгууртнуудаар дамжуулж монголчуудыг захирч байсан. Монголыг монголоор нь захируулсан. Монголыг монголоор нь захируулсан. Тэрнээс биш яг одоо монголчуудын нутаг дэвсгэр дээр жишээлбэл одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр дээр манжнаар олноороо суугаад ингээд захираад юм уу бид нарыг хянаад юм уу цагдаад байсан ийм зүйл бол байхгүй. Зүгээр хүрээ улаастаа ховдод жанжин сайд сууж байсан. Тэр сайд нарт үйлчлэх цөөн тооны цэргүүд байсан. 100 юм уу 200 юм уу. За улаастаа дээдл нь 300 хүрчихсэн. Тэгээд тэдний нэг хэсэг нь тэр жанжин сайдаа үйлчлэх улсууд байна. За нөгөөх нь бол бас яхан тариа тарьдаг цэргүүд байна. Тэгэхээр одоо юу гэх юм манж нар бид нарыг одоо юу гэх юм сонгодог утгаараа даралсан юм уу эсвэл колончлсан гэдэг зүйл бол ерөнхийдөө тохирохгүй гэсэн үг. Гэхдээ бид нар манжийн захиргаанд байсан энэ
одоо сая хэлж ин тэ өр Монголыг халахыг эсвэл одоо ойртуудыг захирахад одоо өөр биш нь гэхээр энэ бол бас харилцан адилгүй. Ерөнхий нэг бодлого нь бол монголчуудыг монголчуудын өөрсдийнх нь тэр уламжлалт нийгмийн байгууллал ёс тийм ээ ойлголт энэ бүхнийг одоо хүндэтгэн үзэх тийм ээ энэ байдлаар хандаж исэн боловч нөгөө талаараа бол яг хянах хэрэгтэй тодорхой хэмжээ. Тэгэхээр энэ одоо ер нь бол сүүлийн үед бол ийм давхар бүтц гэж хэлээд байгаа тийм ээ. Уламжлалт монголчуудын өөрсдийнх нь нийгмийн нэг юм байна. За тэрэн дээр манжнар өөрсдөө цаг үеж байна тий. Өөрчлөгдөж чинь тийм учраас нэг шинэ бүтэц давхар юм ингэж тогтоосон гэж ингэж ойлгож байна гэсэн үг. Манжуудын манад барьсан бодлого хэдэн үе шаттайгаар явсан гэж үздэг бай. За энэ бол одоо бид нэр судлаад ерөнхийдөө гүйцэд гаргаж дийлээгүй л байна гэж хэлэхэд болох байх. Өөрөөр хэлбэл биднэрт маш их түрүүн хэлсэн сурвалжийг байна. За маш их сурвалжийг одоо уншаад за тодорхой хэмжээндээ дүгнэлт гаргахад бол цаг хугацаа хэрэгтэй, олон судлаач хэрэгтэй. За энэ дээр одоо хэлэх юм бол одоо 17 дугаар зууны ихэнх үе буюу говийн өмнөх монголчууд манжийн захаанд хэрхэн орсон тэдний одоо талаар явуулсан бодлого зас захааны зохион байгуулалт тийм ээ гэдгийг бол ерөнхийдөө их том нь бол гарцсан байна. За халахын тухайд бол одоо манжийн захаанд орсон. За ялангуяа манад нөгөө 1940-од оноос хойш тийм ээ бид нар өөрсдөө архивтай манж хэлний одоо тийм ээ уламжлалтай сургалттай байсан учраас монгол бичиг манж хэлээр үлдсэн сурвалжуудыг манай Ахмад Түүхчид судлаачид маш сайн судлаад суур одоо 1970-80-аад он гэхэд бол үндсэн суур гарсан ийм судалгааны бид нар бааз гэх юм уу тийм суурьтай. За ийм учраас тэр түүхээр бид нар бол яхан 19 дугаар зуун бол нэлээд хүчтэй гараад ирсэн байдаг. Гэхдээ 19-ийн сүүл рүү ороод ирэх юм бол бид нар яг манжийн төр өөрөө яг ямар байдалтай байсан юм бэ? Тэрийн халахын ноёд язгууртнууд буюу те нөгөө чуулган дарга засаг ноён хийгээд байгаа Монголын тэр ноёд ямар байр суурьтай юу гэж ойлгож байсан бэ? Тэр нь бодит байдал дээр ард түмний амьдрал дээр яаж тусч байсан бэ гэдэг дээр бид нэр судлахад хуучин бол яхаа зүгээр манад байгаа архивын сурвалжуул ерөнхийдөө жоохон орон нутгийн шин чанартай тийм ээ. Энд байгаа зүйлийг хэл. Тэгвэл манжийн төрийн бодлого ярихын тулд бид нэр манжийн төрийн бодлого буюу Бээжинд гарч байгаа тэ манжийн хаан эсвэл тэр монголчуудыг захирж байсан гадаад Монголын төрийн засгийн хавтлын яам за эсвэл 19 дугаар зуунд руу ороод ирэхээр манжийн нөгөө гадаад байдал нэлээ одоо тийм ээ хямралд орж байгаа тийм ээ. Тэгэхээр манжнар өөрсдөө гадныхантай ямар байдалтай байсан, дотоодынх нь улс төр эдийн засгийн байдал нь юу байсан, манжийн дотоод байдал буюу тийм ээ хятадын газар нутагт ямар байсан, тий Шинжаанд буюу нөгөө янз янзын бослого тэмцэл их гарна. Манж нарын өөрсдийнх нь угуул нутаг ямар шүү байдалтай байсан, өвөр Монголын байдал ямар байсан, халахын байдал ямар байсан гэдэг энэ бүх юмыг харж ээж бид нэр эцэст нь хэлэх учраас ерөөдөө манжийн нас монголчуудыг захирсан бодлого гэж хэлэх юм бол одоо үе шаттай судлагдаад явж байна. Ерөнхийд нь хэлэх юм бол яах юм? Эхлээд монголчуудыг өөрийн захиргаанд оруулах бодлого тийм ээ. За энэ дээр одоо иээр гэх юм уу тийм ээ татах бодлого байна. За тэгээд жоохон эсэргүүцсэн ийм байх юм бол цэргийн хүчээр эзлэнэ. За тэгээд иээр гэдэг дээр бол яг ерөнхийдөө холбоотны юм бол маш хүчтэй ялангуяа говийн өмнөх монголчууд дээр орчинтой холбоолж байгаад лигдинг зохинч гэдэг юм уу тий. Орчинтой холбоолж байгаад бусад одоо манжийн та холбоолохгүй байгаа юм уу? Манжид өргөсөн андгаа тангарахтаа үнэнч биш байгаа юм уу? Эсвэл мингийн талд орж байгаа ч юм уу тий? Мингийн талд зүтгэж байгаа ч юм уу? Ийм улсуудыг цохих маягаар ерөнхийдөө энэ холбоотны бодлогыг бол ихэнх үедээ маш хүчтэй хэрэглэв. За тэгээд говийн өмнөх монголчуудыг эзлээд хятадыг эзэлжингүүт манжийн бодлого бас өөрчлөлт хүчтэй болчихлоо шүү дээ. Тэгээ хүчтэй болоод эхлэхээр одоо халахтаа бол тийм холбоотны бодлого барах шаардлага байхгүй болчихно. Өөрөлдвөл халахууд тэр хүртэл минтээ худалдаа хийж исэн болвол эсвэл те одоо өвөр Монгол буюу манжийн нутаг дэвсгэрээр дамжаад хятадтай худалдаа хийх, хятад худалдаа те хятад бараа хэрэгтэй болвол ингээд манжаас шууд хамааралтай болчихдог. За ингээд ирэхээр одоо 1650-ад оноос эхлээд халах манжтай харилцахаас өөр аргагүй болж эхэлнэ. За иймэрхүү маягаар одоо үе үед энийг ийм байдалтай. За тэгээд одоо халахын байдлыг бол тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөн. Гэхдээ байнга хяналтанд байлгана. Гэхдээ говийн өмнөх монголчуудаас өөр тийм ээ. Дараа нь одоо жишээлбэл зүүн гар дээр ороод ирэхэд зүүн гарын дотоодын зөрчил тэмцэл одоо 10 хэдэн жил үргэлжлээд одоо томоохон ноёдууд нь тийм ээ өөрөлдвөл амьд үлдэхийн тулд аргагүй ирэхэн цухтаж гарна дөрвөн тийм ээ. Ингээд дөрвөхөд яг манжийн нутаг дэвсгэр болсон халахлуул гарч ирнэ гэсэн үг. За ингээд ихэнх нь тийм ээ. За эсвэл гансуугийн нутгаар нэг хэсэг нь урдуур орж ирнэ. За ингээд орж ирэхэд дотоодынх нь байдлыг мэдээ тэр олон жилийн тэмцэл хямрал тийм ээ. Ноёдын тэр алалдаан тэрний хүлд ард түмэн одоо тийм
өргөдөж шаналж хэцүү зовлонд учирсан энэ байдлыг мэдхээр шууд хүчээр цэрэг оруулах гэдэг юм уу те. Тэгэхээр манжийн бодлого гэдэг бол хизээвэ хаана вэ гэдгээсээ шалтгаалаад бас өөр. Тэгэхээр нэг үгээр хэлэхэд бол бид нэр хэцүү. За ерөнхийдөө нь 200 тий өвөр Монголыг оруулах юм бол 300 орчим жилийн бодлого юу юм бэ гэхээр түрүүчээ хэлсэн монголчуудыг ерөнхийдөө монголчуудаар нь буюу тийм ээ барина. Гэхдээ одоо тэрэн дээр гадаад Монголын төрийн засгийн хамтлын хаан юм уу эсвэл Хөх хотын жанжин, Улаастан жанжин гэх мэт манжийн тэр нэг тогтоц тийм ээ бүтцийг оруулж ирээд ерөнхийдөө хянана гэсэн ийм л бодлогоор одоо манжийг монголчуудыг захирч ирсэн. Одоо сүүлд нэг иймэрхүү юу их яваад байгаа. За анх тухаар богд дагаар орсон тийм ээ. Орохтой бол одоо зарим хүмүүсийн одоо хэлж байгаа болохоор богд бол ер нь ирээдүг илт үзээд энийг дагснаар нэг тийм цаашдаа алстай хэттэй хэрн бид нар тусгаар үлдэх тийм ирээдүйтэй байна гэдгийг хараад за тэнгуутаа би одоо өөрөө мэдээд ингээ оруулчих. Эргээд би манжийн унаас би өөрөө гаргах юм аа гэж богд баг ингээд анх тухаар богд айлдчихсан. Одоо тэгээд 11 онд болохоор ингээ 8 дугаар богд ингээд оройлон гэж гаргасан. Тэр богд бол ер нь илт бүтцэн байсан юм тэр гэсэн. Хүмүүсийн сан сэтгэгд бас ингээ явж байгаа харагддаг. Энэ домог ер нь хаанаас үүссэн? Юунаас болоод юм яриа гарсан юм. Үнэхээр богд тухайд үнэхээр тэгж илт үзээд дагаар орохоор шийдсэн юм. Тэгэхээр энэ бол нөгөө домог гэдэг бол тодорхой нэг түүхэн үйл явдал болоод өнгөрцсөний дараа өөрөөр хэлбэл үр дүн гарцсан тийм ээ түүхэн үйл явдал болцсны дараа тэрийг эргүүлж яаж тайлбарлах вэ гэдэг зүйл байдаг байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл үр дүнгийг мэдж байгаа хүн тайлбарлах юм бол анханасаа Занвазар тийм ээ өндөр гигэн одоо тодорхой хэмжээнд халахад нөлөөтэй байсан учраас манжид захиргаанд оруулахад нөлөөлсөн. Тэгээд тэрний хойд дүр явсаар хагаад тийм 8 дугаар Жавсан там бутагтын үед монголчууд тусгаар тогтносон гэдэг чинь өөрөөр хэлбэл энэ чинь тусгаар тогтсны дараа зохиосон домог гэдэг нь ойлгомжтой гэсэн үг. Үйл явдлаас үзэл. За тэгээ ер нь бол яг өндөр гигэн ягаад манжийн захиргаанд орсон бэ тий гэдэг дээр бол энэ домог яхахгүй байдаг. Тэгээ энэ домог бол 1760 70-аад онд холбоотой. За энэ домог анх хаана одоо бичгээр үлдэж хоцорсон юм бэ гэвэл энэ манжийн Монгол 8 ушууны манжийн үндсэн хүч чинь нэг 3-8 ушуу байсан тийм ээ. Манж 8 ушуу, Монгол 8 ушуу, Хятад 8 ушуу гэд. Тэгээ ингээд тус 8 ингээд 24 ушуу байсан. Энэ 24 ушуу бол ерөнхийдөө манжийн төрийн үндсэн бүтэц. Өөрөөр манжийн төрийн албан хаагч, цэргийн бичгийн одоо тий төрийн албан хаагч бол энэ 24 ушуунаас гарна. За тэгээ энэ 24 ушууны нэг нь одоо Монгол 8 ушуу байсан. Одоо 8 тийм ээ Монгол 8 ушуу байсан. Энэ Монгол 8 ушууны хүмүүс гэдэг бол энэ манжийн одоо нурхаж буюу хунтайжийн үед манжийн захиргаанд орсон монголчуудаар бүрдэж байсан. За эндээс энэ Монгол 8 ушууны гаралтаа гэх юм уу Суюн гэдэг төшмөл одоо маш сайн монгол хэлтэй, манж хэлтэй, хятад хэлтэй. За тэгээ энэ хүн бол ер нь хүрээнд сайдаар ажиллаж байсан, элийн жанжнаар ажиллаж байсан, сүүлд нь монголчуудыг захирч байсан гадаад Монголын төрийн засгийн хамтлын хааны тэргүүн тийм ээ сайдаар ажиллаж байсан их өндөр албан тушаалд хашиж байсан монгол хүн байгаа. Тэгээ энэ хүн бол 1760-аад онд одоо хүрээнд төр томилогдож ирдэг. Нэг Оростой холбоотой харуулын нэг хэрэг гараад за тэр нь томилогдож ирсэн. За энэ үед нь одоо хин Гэжээд орж гэж. За энэ Гэжээд орж гэдэг бол нөгөө 2 дугаар богд Жавсан там хутагтын одоо их өөртөө төрсөн ах болох Эренчин доржийн хүүхдүүд байгаа. Нөгөө Амарсанагийн хэрэгээр цааслуулдаг тийм ээ. Тэр Эренчин доржийн хүүхэд байгаа юм. За энэ Гэжээд дорж гэдэг бол тэр Суюн гэдэг төшмөлд одоо хүрээнд ирээд одоо танаахан тий сонин сайхан яриад танилцаад тий хүрсэн. За энэ үед нь одоо тэр Гэжээд дорж гэдэг одоо тэр Эренчин доржийн үр сад болвол манайхан одоо манжид энэ захиргаанд орсноо бид нэр ингэж ярьдаг юм аа, ийм домог байдаг юм аа гэд ярьж өгсөн. За тэрний үеийн гэхээр одоо Занвазар бол 1691 онд нөгөө Долон нуурын чуулганы үеэр манжийн захиргаанд орохын шийдвэр гаргахад одоо нөлөөлсөн. За ингэхэд одоо монголчууд асуусан гинэ тийм ээ утагтаасаа одоо бид нар яах вэ? Манжид орох уу, яах уу гэд. Тэгээ Оросд дагах уу. За тэгт нь одоо Занвазар утагт бол одоо шашин нь нэгтэй юм аа. Тийм учраас одоо бид нар манжид орё. Орос буюу тийм ээ энэ шар хятад гэж хэлж байгаад нэг хэлдэг. За энэ одоо буруу шашинтай юм байна. Тийм учраас бид нар эднэртэй яваад одоо зүйл нийцэхгүй тий. Ер нь буруу зүйлээ гэдэг ийм зүйл хэлсэн гэдэг энэ домог байдаг. За энэ домгийг сонссон одоо
тэр Сүн Юн гэдэг хүн бичээд үлдээсэн. За тэгээ энэ нь одоо Манжийн төв бичлэгт үлдсэн. За тэгэхээр 1760-аад он гэдэг бол мэдээж говь өмнөх монголчууд, халахууд, за дээр нь 100 гар тий тэгээд хөхнөр нийт монголчууд Манжийн захиргаанд орсон байсан. За ингээ Манжийн захиргаанд орсон Манжийн хамгийн эд хүчрхэг байх үе байхгүй. Тэгээ ийм эд хүчрхэг байх үед одоо Бээжингээс буюу нийслэлээс томилогдож ирсэн Манжийн талын түшмэлт тийм ээ Монголын одоо жишээ таны удмын ноёдууд за тэгээ гижээд орж гэдэг бол нөгөө их нь биднэрт байгаа энэ тэрэлжийн гүнжийн сүмийн гүнжийн хүүхдүүд байхгүй юу. Тэгэхээр өөрөөлбөл эцэг нь Монголын түвшээ тааны удмынхан их нь Манжийн хааны гүнж. Ийм ноёдууд бол Манжийн захиргаанд орсон тухайга домголж ингэж яриад за энд одоо Манжийн захиргаанд орсноор бид баяртай байдаг тий буруу шийдвэр гаргаад үгүйдээ баяртай байдаг гэсэн тийм ээ. Тэрнийхээ үр ачийг тий үр шимийг тодорхой хэмжээгээр хүртэж байна гэсэн энэ утгаар ярьж өгсөн домог байгаа. За тэрэн дээр сүүлд нь одоо 8 дугаар богдтой холбоотой зүйл нь бол тэрэн дээр нэмэгдсэн гэсэн. За тэр нь одоо яг мэдээж сор тогтсонсны дараа буюу 20 дугаар зуунд тийм ээ нэмэгдсэн зүйлүүд гэж ойлгож болно гэсэн үг. Тэгэхээр ер нь бодит байдал дээр бол Заназар гэхээсээ илүү Монголын ноёдууд шийдвэр гаргаж байгаа. Утгтын нөлөө бол мэдээж байгаа. Гэхдээ долон нуурын чуулган дээр гол шийдвэр гаргаж байгаа улсууд чинь халахын тэр 30 гаруй том ноёд тийм ээ Түшээд хаан Чахуун дулчин тэр тэргүүтээ ноёдууд буюу улс төрийн талш гаргаж байгаа шийдвэр мэдээж энд бол Заназар бол нөлөөтэй байсныг үгүйсэхгүй. Энэ Манжийн 8 хошууны системийн талаар хоёлаа дэлгэрүүлээрэй. Эхнийх нь бол би одоо буруу ойлгоогүй цэргийн зохион байгуулалтын маягийн юу байсан. Сүүлдээ бол төрийн захианы гол тулгуур болсон гэж. Энэ нь ямар учиртай систем байв. Тэгээд энд хүмүүсийг сонгон шалгуулж шалгалт авч оруулдаг энэ юу нэг сонирхолтой юу байдаг тийм ээ. 3 хэлээр эсэ бичүүлдэг ч үлээ. Монгол манжаар тийм ээ. Маш олон тэр үед их олон зохиолчд бас ингэ төрсөн байдаг. Энэ талаар та биднэрт ярьж өгөөч. За Манжийн одоо үндсэн төрийн бүтэц гэх юм уу хүч нь бол тэр 8 хошуугуудыг юм да байдаг. За тэгээ нурхачийн үеэс бол ерөнхийдөө нурхаж өөрийнхөө захиргаанд оруулсан одоо бусад зурчин аймагуудаа эхлээд 4 хошуунд хуваасан гэдэг. За хошуу гэдэг бол манжаар гусаа гэсэн үг. Тэгээ Монголын яг 5 хошууны хошуу байхгүй. Тэгэхээр хошууны нөгөө туг тийм ээ хёрыг хэлж байгаа гэсэн үг. За тэгэхээр өөрөөлбөл дайн байлдаанд ороход бид нэр 4 бүлэг болж тийм ээ орж ийн гэсэн. Тэгээ дайн байлдаанд одоо нурхаж хунтайжийн үед бол зурчид угсаатан хоорондоо ч мэдээж Монголдоо ч Хятаддаа ч байлдаа хийж байсан учраас цэрэг чухал. Хин хаанаас хэдэн цэрэг гарах вэ гэдэг чухал. За инхээр одоо цэргээрээ төлөвлөөд ер нь бол 18-аас 60 насны цэргийн ирээр одоо нэгж байгуулад за эхэндээ Манжийн үед бол яг эхэндээ бол 390-ыг нэг сум гэж хэлээд тэгээд нэг сум нь одоо 5 сумаас нэг залан бүрдэн ч гэдэг юм уу. За ингээд гих маягаар тийм ээ залны зан гэдэг нь одоо 5 сумаа захирна. За тэгээ нэг хошуу бол хамгийн багадаа 5 залангаас бүрдэн буюу 25 сумаас бүрдэн ч гэдэг юм уу. Иймэрхүү тогтолцоотой байсан. За энэ нь бол яхан ихэр эхлээд бол тэр хошуу гэдэг тогтолцоо нь тэр цэргийн буюу эхлээд яг ан аав хийх энгийн цагт бол тийм ан аав хийх. Дайн байлдаатай үед бол цэргийн одоо бүтэц зохион байгуулалт байсан. Өөрөөр эднэрээс хэдэн цэрэг татаж авч чадах вэ гэдгээ тэр сум гэдгээ нэгжээр болоод танах хэдэн сум юм. Танах хэдэн сум юм. Хэдэн залны, хэдэн хошуу юм гэдгээр одоо тэ байлдааныхаа эднийхээс тэ 400 зэрэг гаргаж авна. 600 зэрэг гаргаж авна гэдэг энэ цэргийн тоол хэрэгтэй болохоос биш яг бодит байдал дээр тэрний ард байгаа хүүхэд, эмэгтэйчүүд, настай улсууд бол өөрөлдвөл биш тийм ээ. Цэрэг нь чухал байсан гэсэн үг. Тийм учраас цэргийн тогтолцоо гэж. За тэгээ сүүлдээ цэргүүдээ бүтэц тэ оголоо дайн байлдаан хийлээ. За тэ монголчуудыг эзэллээ. Хятадыг эзлээ тийм ээ Хятадыг эзлээ. Ингээд ирсний дараа бол ялангуяа Мин улсыг эзлээд тэд нар чинь хаанаа дагаад тийм ээ хамгаалаад Бээжинд орно. Хятадын гол том чухал газруудад тэд нар чинь суун дарангуй зэрэгээ суун. За ингээд суугаад ирэхэд тэд нар мэдээж нөгөө эхнэр хүүхэд гэр бүлтэйгээ сууж эхэлнэ. За ингэхээр бол яхаа гэхээр нөгөө агандаа зөвхөн цэрэг иргэн бүртгэл байсан бол сүүлдээ нийгмийн буюу гэр бүлийн бүртгэл болоод эхэлнэ гэсэн. За тэгээ энэ гэр бүлийн бүртгэл дээр үндэслээд эн чинь одоо манж нарын нийгмийн зохион байгуулалт болчихж байна гэсэн. За тэгээд манж нар бол одоо түрүүн хэлсэн анх бол 4 байж байгаа. Сүүлдээ өөрхөн захиргаанд оруулсан хүн ам нь ихсээд исэн учраас тэрийг 8 болгоцсон. Тэгээд анхны 4 нь бол ерөнхийдөө шар, цагаан, улаан, хөх ийм 4 хүнгийн тугтаа байж. Тэгээд тэр 4-ийг сүүлд нь нөгөө хүн ам нэмэгдээд 8 болгочингуудаа анхных нь бол одоо шулуун хിവэрэ буюу тийм ямар нэгэн хэмжээргүй. За тэгээд дараагийнх нь бол яг нөгөө хөвөөт гээд тугныхаа
захыг дагуулад хөвөлчихөж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо шав шар өнгөтэй байх юм бол энэ шулуун цагаан, шулуун шар шүү. За тэгээд тэрийг одоо улаанаар хөвүүлчих юм бол хөвөөт шар гэх мэтээр дөрвөн өнгө нь шулуун хөвөөт гэдэг хоёр өнгөөр тийм ээ. Шулуун цагаан, хөвөөт цагаан, шулуун шар, хөвөөт шар гэдэг ингээд 8 ушуу болчихж байна гэсэн. За тэгээд одоо энэ 8 ушуунд нь эхлээд манжнар өөрөө нөгөө зөрчдүүд буюу тийм ээ манжнар төдийгүй тухайн үедээ ихэнх үедээ орсон одоо цөөн тоноор тий орж исэн монголчууд за зарим одоо бүр солонгосыг бас эзэлж исэн учраас солонгосууд за нөгөө хар мөрний ирэг дээр эдгээр чинь орсуудтай бас орж ирж исэн учраас орсууд тийм ээ янз янзын угсаантын хүмүүсүүдийг манж 8 ушуунд оруулж исэн. Тэгээ сүүлдээ одоо багтахаа болоод эхлэхээр монголчуудаар тусна 1625 онд Монгол 8 ушуу гэж байгуулсан. За тэгээд дараа нь одоо хятадуудыг эзлээд Явдгийн хогийн хятадыг эзлэнгүүтээ тэднэрээ хятад 8 ушуу гэж нэрлэсэн. За ингээд энэ тус одоо тийм ээ 3 угсаатнаас бүрэлдсэн. Гэхдээ манж 8 ушуун дотор монголчууд байгаа. Солонгосууд байгаа. Орсууд бас байдаг. Монгол 8 ушуу нь бол дан ерөнхийдөө монголчуудаар бүрдсэн. За энэ голдуу харчин ушуудаар одоо хүмүүсээр харчин барга тийм ээ тэрээр төрүүлсэн улсууд байна. За тэгээ хятадууд нь бол хятадуудаараа залгамс. Ийм 8 ушуу бол манжийн үндсэн төрийн бүтэц болоод эднэрийнхэн хожим тийм ээ нөгөө Бээжинд ороод олон газар салгаа суулгахаар ихнэр хүүхэд гэр бүлтэйгээ суулгана. Тэгэхээр тэдний бүртгэл явж байгаа учраас энэ нийгмийн зохион байгуулалт болж байна. Тэгээ энэ 24 ушууны гаралтай улсууд бол манжид бол яг төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэв. Тэгэхээр хятадын дотоод мужид гэх юм уу хуучин Мингийн нутагт байсан тий 18 мужаас гарсан ямар авьяастай, ямар чадaltaй за эсвэл одоо Чингис сүүл үедээ авилгал хээл ахуул өглөөч гэсэн хятадын одоо тэр үндсэн 18 мужийн харьяат уугуул харьяат хүн бол хөхөдөж жанжин болохгүй. Уляастай жанжин болохгүй. Ховдож жанжин болохгүй. Тэгэхээр одоо бидний хилээд байдаг нөгөө сандугаас ихсүүлээд энэ Монгол нутгуудыг тийм ээ захирч ийсэн одоо тэр гадаад Монгол гэж хэлсэн зөвхөн Монгол төдийгүй Шинжааны олон хотын сууж ийсэн сайд нар жанжин сайд нар байна. Хөхнөрийн сайд байна. Тийм ээ эднэр төвдийг захирч ийсэн төвдөд суух хэрэг шийтгэх сайд гэдэг энэ усуд бол бүгд энэ 24 ушуунаас гаралтай. Тэгээд энэ 24 ушуун дотроо сүүлийн үед одоо Японы судлаач нарын судалгааны үр дүнгээс харах юм бол эхлээд Монголыг захирахад Монгол 8 ушууны хүмүүсийг голтуу явуулдаг. Эсвэл төвдийг захирахад Монгол 8 ушууны хүмүүсийг голтуу явуулдаг. Тэгээ Монгол 8 ушууныг ягаад түрүүн хэлсэн Сүйн ч гэдэг юм уу те. За Сандо гэдэг чинь бас Монгол 8 ушууны хүн байна. Тэгэхээр Сандогийн өвдөц Монгол гэсэн үг. Тэгээд энэ улсуудыг одоо яагаад явуулдаг гэхээр Монголыг захирахад нөгөө Монгол өөрөө Монгол. За ихэнх үедээ бол монгол хэлтэй, бурхны шашинтай, ийм учраас ийм нийтлэг соёлтой тийм ээ, нийтлэг identityтэй одоогоор бол. Тийм учраас тэднэртэй ойлголцоход амар гэдэг утгаар тэр улсуудыг ашиглаж явуулдаг ингэдэг байсан. За тэгээ сүүлд одоо миний яг үзчихснээр бол ховдод сууж исэн сайд нар бас Монгол 8 ушууны хүмүүс их байна. Фүжүн гэдэг нэг хүн байна. За тийнүүд бүр ховдод суугаа те ойрт хэлний толь зохиосон баг. Тэгээ энэ гарал нь бас Монгол 8 ушууны монгол хүн маш сайн монгол хэлтэй ийм хүмүүс үү. Тэгэхээр манжнар ерөнхийдөө монголчуудыг яагаад ийм олон жил тийм ээ 300 жил өөрийнхөө захиргаанд байлгаад харьцангуй монголчууд манжийн эсрэг буслах тэмцэл багтай тий цөөхөн за одоо халахад бол Чингүнжийн буслах за Цунгарыг мөхөөхөд Амарснагийн буслахаас өөр томоохон буслах бараг байхгүй гэж хэлж болно. Ингэж одоо их юм манжийн талаас үзэх юм бол одоо амжилттай захирч чадсан нь бол юу гэхээр түрүүн монголчуудыг монголчуудаар гэдэг нь хэрэгтэй бол халахын ноёдыг ашиглана. Мэдээж энэ Монгол 8 ушууны үндэс угсааны нэгтэй, хэл язгуур нэгтэй, шашин соёл нэгтэй энэ улсуудаар дамжуул захирч байсан. За төвдөд сүлд суулгахад бас тэр Монгол 8 ушууны хүмүүсийг гордог гэсэн чинь Монгол 8 ушууных нь нөгөө бурхны шин тэр монголчууд орсон учраас тэр төвдөс манжийн төрийг төлөөс сууж байгаа боловч тэд нэр далаа лам юм уу банчин лам ч юм уу те энэ төвдийн хутагт юм уу хуулгаад төвдийн бурхны шин түхэнд тэтгэлтэй ханддаг. Тийм учраас тэднэр нь одоо төвдчүүдийн эсэргүүцэл юм уу үүслийг хүргэдэг харьцангуйгаар манжийн явуулсан хүн чинь бидний соёлыг мэддэм биш. Бидний бурхны шинийг те манай далаа ламыг хүндэтгэж чинь гэдэг энэ байдлаар хандж байгаа учраас ерөнхийдөө тэр зөрчил тэмцэл гэх юм уу үл ойлголцлыг аль болох хамгийн бага хэмжээнд барьж байсан. Энийгээрээ одоо давуу талтай гэж ойлгож болно. За тэгээд энэ манжийн 8 ушуунаас сүүлд одоо цэргийн болон бичгийн төрийн албан хаагчид бүгд л энэ 8 ушуунаасаа гарна. За тэгээ энийгээ бол бид нэр жишээлбэл гадаад Монголын төрийн засгийн хамтлын яам гэж түрүүн хэлжсэн монголчуудыг захирах яам. Энэ яамны жишээлбэл жинхэнэ сайдны 8 ушууны хүн байна. Бүр одоо албан тушаалын постын тогтооцсон. Тэгээд эрхэн сайд буюу те одоогоор бол дэд сайд 2 байна. Тэгэхээр нэг нь заавал 8 ушууны хүн байна. Нэг нь яг хятад хүн байж болно.
За тэгээд тэрний доотх түшмэлүүд тийм ээ. Одоогор бол хэлцийн даргын хэмжээнд байвал за 6 хэлцтэй гэвэл тэрний 3-аас баггүй 8 уушууны хүн байна. Ингээд бүр юу өгцөн. Тэгээд хятадын 8 уушуун юу хятадыг захирдаг 6 яамны албан тушаал дотор бас ингээд постыг өгцөн. Тэгэхээр эдгээр одоо юу гэх юм шууд 8 уушууны хүн гэдгээрээ төрд орох давуу эрэхтэй. Албан тушаалтай гэдэг ийм байдалтай байсан гэсэн. За тэгээ эдгээр одоо шалгалт өгч орно. За хятад бол эртнээсээ тийм ээ тангийн үеэс хойш нөгөө төрийн албан агчийн шалгалт өгдөг. Одоо эн чинь бас нэлээд хэцүү тийм ээ. 2 том даваатай. За тэгээ сүүлчийн давааг давж ээж ерөнхийдөө яаманд тий одоогоор бол төрийн албан хаагч болдог. За тэгсэн энэ Эрсэгч хаан бол энэ хятадыг эхлээд бол хятадыг эзэлсний дараахан бол шууд тийм ээ өөрсдийнхөө хүмүүсийг томилж агаад сүүлд нь хятадыг одоо тий яг хятадын ёсоор захирах гэдэг утгаар төрийн албан хаагчийн шалгалтыг одоо нэг хэсэг хаацсан байсныгаа буцаас сэргээдэг. За ингээд ирэхээр нөгөө тэр хятадын төрийн албан хаагчийн шалгалт гэдэг бол хятадын хэл, хятадын соёл, хятадын утга зохиол, хятадын түүхээр авдаг. Тогтцсон. За энд чинь нөгөө 8 уушууны улсууд чинь яг хятад хүн шиг тийм ээ багаасаа тэр одоо юунд тэрийг суралцаагүй бол хятад хүнтэй адилхан шалгалтыг давж гарахгүй. За ингэхэд нь одоо Манжин хаанаас бол тэднэртээ тусгаалan юу өгөөд тэр хятадын төчмүүдийн тэр хятадын түүхээр өгдөг юм утга зохиолоор өгдөг нэг шалгалтыг манж монгол хэлээр болгоцсон. Манж монгол хэлний орчуулгын шалгалт өгдөг. За тэгээд манж текст өгнө. 3 хэлнийхэд хооронд орчуулсан. Тийм. Тэгээд манж текст өгнө, монгол текст өгнө. За тэгээ мэдээж хятад байна тийм ээ. Тэгээ хятад хэлнийхэн шалгалт нь тустай байна. Тэнгүүтээ манж монголыг хооронд нь харилцаж орчуулдаг. Эсвэл манжийг хятад болгодог, эсвэл хятадыг манж болгодог, монгол болгодог тийм ээ. Ийм орчуулгын шалгалт өгөөд тэнцэж чадах юм бол хятадын нөгөө төшмөлийн шалгалт өгсөн одоо хятад төшмөлүүтэй энэ зэрэгцээд одоо яамны төрийн албан хаагч. За амжилттай байх юм бол хэлцийн дарга яамны сайд болох энэ боломжтой байсан. Тэгэхээр түрүүн нөгөө домог ярьсан сүүн юм уу эсвэл ховдос сууж исэн фүжүн гэдэг энэ төчмөлүүд бол бас яг энэ арга юу тийм ээ шатыг даваад гарч ирсэн. Тийм учраас манжийн төрд бол ялангуяа энэ саяны энэ орчуулгын шалгалт гэдэг бол найралтай ухааны үед 1720-ад онд гаргасан шалгалт. За ингээд энэний дараа одоо юу гэх юм олон хүн тэр шалгалт 8 уушууных нь тийм ээ өөрөлдвөл би монгол хэлтэй, сайн монгол хэлтэй, сайн манж хэлтэй байх юм бол төрийн албан хаагч болох тийм ээ нэг арга зам байна. Одоо эн чинь төрийн албан хаагч болж байгаа юм бол тогтмол цалинтай тэгээ карьер үсэн тийм ээ одоо ихэр бол за ийм байгаа учраас энэ баталгаатай болчихж байгаа учраас энэнд одоо шамдас суралцдаг энэ нэг үе гэх юм уу бий болсон. Тэгэхээр манжийн төрийн бодлого гэж бид нэр хэлээд байгаа боловч тэр манжийн төрийн бодлогыг чинь боловсруулах, хэрэгжүүлэх хэд тийм ээ тэгээд эсвэл тэрэнд хяналттай авахд энэ Монгол 8 уушууны хүмүүс чинь өөрсдөө дотор нь байсан, оролцож байсан гэж ойлгож байна гэсэн үг. Тэгэхээр манж бол тий дан харь гэх юм уу тий гэдэг зүйл бол биш. За манж Монголын худургийн харилцаа бас нэг чухал сэдэв байна. Худургийн харилцааны гүйцэтгэгчсэн үүргийн талаар. За ер нь тийм ээ маш их юм ярих болох гэхдээ жишээ болгоод зүүн хойд Азийн одоо тий Түрэг Монгол түнгүүс гэх юм уу тий энэ одоо Усаатан ард түмэн бол эртнээсээ ер нь худуургийн харилцаа улс төрийн тэр маш чухал үүрэг гүйцэтгэж байсан. За бид нар ч гэсэн эзэнт гүрний үед тийм ээ Чингис хаан охтуудаа хин дөгөө эсвэл хиний охиныг авуу гэдгээс ихсүүлээд одоо тэр улс төрд одоо гэрлэлт гэх юм уу худуургийн харилцаа чухал үүрэг гүйцэтгэж байсан. За энэ уламжлалыг ерөнхийдөө манж нар хэрэгэлсэн гэж ойлгож байна. За манж нар ихэнх үедээ бол өөрсдөөсөө хүчтэй байсан монголчууд за ялангуяа хорчонтой одоо худуургийн харилцааг маш одоо нягт гэх юм уу тий явуулж манжийн эхний 3 хаан чинь хорчноос 15 одоо тий бэр болгосон буюу тийм ээ авсан ийм харилцаатай байдаг. Тэгэхээр одоо манжийн 2 дахь хаан Хунтайжийн авсан хорчин 3 хорчин хатны нэг нь нэс гарсан хүүхэд нь манжийн одоо тий 3 дахь хаан Эрсэгч хаан байгаа. Энэ гэх мэтчлэн одоо манж нар ихэнх үедээ зөрчдүүд дотроо нэгдүгээрт байр суурь олох, хоёрдугаарт Лигдэн хаантай тулалдах, за гуравдугаарт Мин улстай тулалдах тийм ээ. Энэ хүнд одоо 3 талын ийм байдал одоо тий 3 талтаа шахагдсан ийм байдлаас гарахад хин юу тусалсан юм бэ гэвэл нэгдүгürt энэ ягаар худуургийн харилцаа гэж хэлж байна. Тэгэхээр хорчонтой бусад монголчуудтай тийм ээ худуургийн харилцаа тогтоох замаар холбоотон болно. За холбоотон болсон хүн чинь яг сэргийн буюу дайны үед нэгээ туслах
ийм үүрэг хүлээдэг. За энэ андгаа дангарахтаа одоо манжнаар үнэнч байснаар монголчуудын итгэлийг олж авдаг. За ингээд энэ хот ургийн харилцаагаар дамжуулаад одоо зөрчилдүүдийн дунд өөрийнхөө байр суурийг баттгах, бусад одоо тийм ээ зөрчин угсаатныхаа захиргаандаа оруулах. За тэгээд дайсагнж байсан Лэгдэн хаантаа тулалдах, Лэгдэнг захиргаандаа оруулах, тий Мин улсыг мөхөх. Энд одоо яхаар гудрагийн оролцоо маш чухал үүрэг гүйцэтгэсэн. За энэ утгаараа ерөнхийдөө манжнаар одоо тэр хуучин зүүн хойд Азийн гэж шинжтэй гэж одоо судлаачид хэлдэг. Энэ одоо төрийн шинж гэх юм улс төрийн харилцааг бол маш сайнаар ашигласан гэж үзэж болно. За тэгвэл энэ худургийн харилцаагаараа дамжуулаад хожууч гэсэн манжийн төрд бол энэ манжийн ихэнх урд худургийн харилцаатай байсан ялангуяа хорчин нар бол одоо манжийн төрд бол эзлэх байр суурь нь бусад монголчуудаас өндөр байсан. За тэгээд дараа нь одоо яг халахтаа бол мэдээж тийм ээ худургийн харилцаа тогтооно. За халахын дотор одоо ялангуяа Түшээд хааны эхний дотор за хожим сайн аюуны болсон тийм ээ Ихүүд сэрэн за эсвэл одоо тэр хэн Түшээд хаан Чахуунд оржийн дүү Шидчрийн ач нартаа тийм ээ Шидчрийн удмынхантай манжнаар ерөнхийдөө хідэн үе дамнаад одоо худургийн харилцаатай огтудаа өгдөг. За энэ харилцаанаас бол ерөнхийдөө халахыг захирахад тэгвэл манжийн худургийн харилцаа яаж нөлөөлсөн бэ гэвэл Ихүүд сэрэнгээр жишээлх юм бол Ихүүд сэрэн эцгийн талаас яг харахгүй одоо тий сайн ноён данзангийн одоо томоохон халахын томоохон ноёны үр сад. Гэхдээ ихэнх одоо өөрөө Ихүү болоод тийм ээ манжийн гүнжтэй хоёрч гүнжтэй гэрлээд гарсан үр хүүхдүүд нь одоо тийм ээ хожим манжийн бас төрийн том албан сайд одоо албан хаагч хийдэг. Тэгээ эндээс үзэх юм бол яхан эхийн талаас манжийн гүнж, эцгийн талаас Монголын одоо тийм ээ ноёдын одоо тий Түшээд хааны том ноёны үр хооч. За энэ утгаараа бол яхан тий тэр ялангуяа Ихүүд сэрэн бол бага насндаа хааны ордонд очдог. За хожим тэр Шидчрийн 30 санзаад орж бол бас ихэн манж гүнж эцэг нь залуу бага нас орсон учраас манжийн хааны ордонд төсдөг. Одоо Тэнгэрийн тэтгэсэн хаантай багын найз гэж байгаа тийм. Тэгээ ийм улсуудыг ордонд өөрөлдөл бага наснд нь манжийн хааны ордонд өсгөөд манжийн одоо үзэлтэй гэх юм уу тийм манай төр бол манжийн төр гэдэг тийм ээ энэ үзэл ойлголтоор хүмүүжүүлээд манжийн ноёд язгууртны хүүхдийг яаж өсгөж хүмүүжүүлдэг тийм ээ тэр л одоогоор бол сургалтын хөтөлбөртөө тэрүүгээр өсгөж хүмүүжүүлээд за тэгээд насанд хүрэхээр нь тийм ээ 16 7 хүрэхээр нь манжийн гүнжийг өгөөд 18 9 хүрэхээр нь нутагт нь хариулдаг. За ингээд ирэхээр те 20-од орчим нас. Инхээр энэ хүнд яхан манжийн хааны ордонд өссөн манай төр бол манжийн төр гэж энэ үзэл сурталаар хүмүүжсэн. Тэгвэл халахад юм уу те бусаад нутагтаа ирэхэд эцгийн талаас яг харахгүй Монголын том ноёны үр хойч учраас үүсэх арга байхгүй. Хүлэн зөвшөөрөгдөн тийм бид нар эцгийн талаар барьж явдаг чинь хүрээлэл авах юм шүү дээ тийм. Тэгэхээр энэ нэгээрээ одоо юу гэх юм те халахыг манжийн яг хав 7 нуурын чуулган гэдэг нэг богинохон хугацаанд тийм ээ галтан шахагдаад дотоодын халах одоо ойрдын зөрчлийн улмаас халах манжийн захиргаанд орсон ч гэсэн бодитойгоор тэднийг яг яаж захирах вэ гэдэг чинь дараагийн асуудал болчихно. Тэгэхээр энийг захирахад халахчдын одоо тийм ээ хин хаана ямар ноён бэ, хаана хинтээ яаж харьцах вэ, хэнийг нь ямар үе шагнаж урамшуулах вэ, хэнийг нь шийтгэх вэ тийм ээ. Тэгээ ялангуяа 100 гар хүчтэй байсан үе 100 гарлын нөлөөллөөс бас болгоомжилж байна. Орсууд бас ороод ирсэн хилээ тогтоох хэрэгтэй ч гэдэг юм уу тийм. Ийм одоо экзэгтэй нөхцөл байдал дээр хэнд нь итгэх юм, ямар бодлого явуулах юм гэдэг дээр бол тэр өөрсдийнхөө ордонд өсгөж хүмүүжүүлсэн тэр Монгол ноёдын одоо үр хойч тэднийг дамжуулж одоо тэднийг итгэлтэй байдаг учраас тэднээс мэдээлэл авдаг тэднэрт ийм байр суурийг баталгаатай болгохын тулд Түшээд хаанаас дээр 19 шууд таслаа сайн ноён аймаг тусдан байгуулчихсан шүү дээ. Тийм ээ. За тэгээд Санзаад оржийг бол жишээлбэл дараа нь Чингүн жавын бослохын үед за энэ хутагтын нэрийг барьж хутагтаар одоо энэ өмнө самууныг даруул хамгийн сайн гэж зөвлөхөө гэсэн чинь Санзаад орж шүү дээ. Тийм. Гэх мэтчлэнгээр өөрөлдвөл хизээ хэнийг экзэгтэй их юм уу ямар нэгэн асуудал гарсан үед итгэлтэй хүн байх хэвээр. Тэр итгэлтэй хүмүүсийн манжнаар тодорхой бодлогоор байнга бэлтэж ирсэн гэж ойлгож байна. Тэгэхээр тэрүүгээр дамжуулж одоо юу гэх юм захир одоо халахуудын байдлыг мэдэх, тэднээс нөлөө авах, тэднэрт одоо хүрээнээс цансаад орж өгч чинь хүрээнд ирээд зөвхөн Түшээд хааны одоо садан төрөл гэдэг утгаараа Жавзантан бутагтын шавнырыг захирч ирсэн хүнд чинь дараа нь хүрээний сайд, хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайд гэдэг тушаал бий болгож шүү дээ. Тэгээд Санзаад орж чинь бараг 20 жил хүрээнд суuna. Тэрний дараа тэрний хүү Юндэнд орж байна. Бараг 40 жил суuna. Тэгэхээр хүрээний сайд гэдэг чинь яах юм? 60 жил
2хан хүн Монгол ноён захирч байгаа байхгүй. Тэгээд тэднэр нь манжийн одоо тий ифүү нар буюу манжийн гүнжээ ихээсээ манжийн гүнжийн гаралтай эцгийн талаас Монголын ноёны талтай тэгэхээр манжид үнэнч бөгөөд халахын ноён гэдэг ийм зүйлийг одоо манжнар бол тэр бүр ифүү бэлтгэх дүрмтэй тий. Тэгээ энүүгээрээ 3 жилд тогтмол Монгол ноёдын үр хоочоос хизээ хаан тий сэргэлэн цовоо царай зүсдэгш ийм хүүхдүүд байвал бүртгэж аваад бага наснд нь манжийн хааны ордонд хүмүүжүүлээд тэгээд ифүү буюу тийм ээ манжийн хаан гүнжээ өгөөд захын хааны биш л дээ язгууртнуудын тийм ээ гүнжигч бас өгөөд ингээд итгэлтэй хүмүүсийг бий болгосон нэг давхраг гэх юм уу тий бий болгосон. За энэ нь одоо юу гэх юм монголчуудыг захирахад бас тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэх юм уу дотроос нь мэдээлэл авах хянахад одоо амжилтсан манжийн талаас хэлэх юм бол тий сайн амжилттай болсон. Бас нөгөө талаас нь харах юм бол тэнцэлтэй суугаад тэрнээс мэдээлэл наашаа өгдөг гэсэн тохиолдол байсан уу? За энэ талаар бол яг зүгээр нөгөө эсрэгээр одоо биднэрт түрүүн домог ярьж ийн жишээлбэл одоо энэ нөгөө тэрэлжид байгаа гүнжийн сүм байна тийм ээ. За энэ гүнжийн сүмийн эзэн болвол бид нэг домгоор ярьдаг тийм ээ. Монгол газар суугаад би Монгол одоо ноёнтой нэгэнд суугаад тийм одоо хааны жил болоод олон жил болсон тийм ээ. Тийм учраас би монголчуудынхаа таалд энтер гэдэг домог бол байдаг. Гэхдээ энэ домгийг ахав ерөнхийдөө жоохон тийм ээ түрүүлсэн болоод өнгөрцөн явдлыг юу тайлбарлах вэ гэдэг талаас үзэх юм бол тэр гүнжийн үр сад чинь эндээ сууж байгаа. Тийм учраас гүнжийн үр сад нь энд байж хахад гүнжийн талаар ямар нэгэн сөрөг домог үлдэхгүй. Үр сад нь байж штэ. Хүчтэй. Хушууга захираа засаг ноён байгаад тий олон хүмүүс байж штэ. Тэгэхээр тэн дээр бол гүнжийн талаар одоо сөрөг домог бол үлдэхгүй. Нөгөө талаар одоо юу гэх юм манжийн гүнжнэр бол тодорхой хэмжээнд одоо ордондоо гэх юм уу одоо тий төрдөө үйлчилжсэн мэдээ өгчөөсөн гэх маягийн тиймэрхүү зүйл бол яг албан ёсоор бол үлдэж хоцроогүй ардын дунд яриа домог за ялангуяа өр Монголд нэг төмдийн нэг ифүү одоо гүнжээ одоо хорлох гэж оролцсон нэг хэрэг бол бас гарч ирсэн 18 дугаар зуунд тий. Тэгэхээр тэрний цаана яг жинхнээсээ ямар шалтгаан байсныг мэдэхгүй. Тэгэхээр монголчууд бол яг манжийн гүнжийг авах үедээ авч байсан. Тэгвэл давхар бас өөрсдөө Монгол хатантай байсан. За жишээлбэл бид нэр одоо Эфүү цэрэн гэж ярьж байгаа боловч Эфүү цэрэн бол яхахгүй манжийн эгчтэй 2 гүнжийг аваад тэр гүнжнээс гарсан үр сад байгаа. Тэгвэл Монгол хатантай байсан. Монгол хатнаас гарсан нь Цэнгүүн жав, Цэвдэн жав 2. Тэгээ Монгол хатнаас гарсан Цэнгүүн жав бол бид нэр яг хуучин төв хүчлэг Цэнгүүн жавын бослогыг дарсан учраас урвагч юм уу тий нэг сөрөг талаас нь үнэлэх талтай боловч Цэнгүүн жав яг бодтой хийсэн зүйлийг харах юм бол халахын эрх ашигыг маш их хамгаалсан байдаг. Тэгэхээр энэ дээр одоо бид нар яг Эфүүгийн хүүхэд учраас манжийн одоо тий талыг баримталсан гэж бас шууд хэлж болохгүй гэсэн үг. Тэгэхээр хоёр хүн дээр тухайн нөхцөл байдал дээр харж үзэх юм бол эсэргээр Цэнгүүн жав бол Эфүү цэрэнгийн хүү гэдэг тийм ээ. Энэ одоо нийгмийн байр суурь гэх юм уу тийм ээ халахын ноёдоос бусдаасаа ялгараад байгаа гэх юм уу. Эсвэл тэрний одоо цэрэнгийн хүү учраас бусад одоо юу гэх юм жишээл манжил үзэх ч юм уу эсвэл манжийн түүний бодлогыг мэдэх ч юм уу тийм энэ давуу талаа бол яг эсрэгээрээ монголчуудын талд ашигласан ийм жишээ бас байж гарч болно гэсэн. За энэ Цэнгүүн жавын хойч тийм ээ 80-ийн тухай ярих юм бол бас юутай бас л манжийн нэг язгууртны Эфүү тийм ээ гүнж бол юу охиныг аваад Эфүү болоо сууж исэн боловч 20 дугаар зуунд одоо нөгөө тусгаар тогтноход өмнөхөн өөрөөр хэлбэл тэр манжийн хааны ордонд хятадын нөгөө хувьсгалчид тийм ээ Сун Яцан тэргүүтээ хувьсгалчид хилцээ хийж исэн. За энэ үеийн одоо нарийн ширийн мэдээллийг манад хүрээнд явуулж исэн гэж манай тагнуулын ерөнхий газрынхан мэдээлж байгаа. Тэгэхээр одоо бид нэг талаасаа харах юм бол одоо эргээд бид нэр тийм ээ хүргэн болоод суудсан байгаа талаа Монголын талд ашигтайгаар ашигласан ийм жишээч бас байгаа гэж харж үзсэн. Тэгэхээр одоо нийтдээ одоо хүргэн болсон юм чинь манжийн талч гэдэг юм уу те хүргэн болоогүй учраас биш ч гэдэг юм уу ийм талаар нэг шууд ангилж ялахад бол хэцүү. Тухайн нөхцөл тухайн хүнээ байдлаас одоо байдал бол өөрчлөгдөнө гэсэн. Энэ сайн таны ярианд дуртай Цэнгүүн жав гэдэг. Цэнгүүн жавыг ер нь манжууд өөрийнхөө бодлого дээр яаж ашигласан юм бэ? Өмнөх түүхчд ер нь жоохон ингээ буруугаар ойлгогдохоор гэж бичиж явуулсан юм шиг надад ингэ санагдаад байдیں۔ Сүүлийн юмнуудыг харахаар тийм ээ манжийн эсрэг биш халахын нутгийг дэлхийн төлөө тэгээд ойрдууттайгаа тулж исэн юм юмч байдаг шүү дээ тийм ээ. За Цэнгүүн жав тийм ээ. За энэ бол яг бид нар сүүлийн үед
Бодтойгоор бол Чингүн явын нэр нь Цэнгүүн жав тий. Тэгээд бослог гаргаад манжийн одоо эсрэг тийм ээ манж одоо хулгай буюу тийм ээ босогч одоо төрийн эсрэг босогч гэсэн үг шүү дээ тийм ээ. Энэ бослог гаргасан гэдгээс нь болоод 2 Цэнгүүн жав нөгөө саяны тий Эфүү цэрэнгийн Ахмадхүү Цэнгүүн жав гэж байна. Хотгоодын засаг ноён Цэнгүүн жав гэж 2 хүн байсан. Нэг нь бослог гаргаад урвцсан. Тэгэхээр энэ одоо нөгөө ялгахтаа болж эхлэн тийм ээ. Тэгэхээр одоо бид нар бол тэр хүртэл яаж ялгаад юм бэ гэхээр хотгоодын гэж хэлдэг. Өөрөөр хотгоодын Цэнгүүн жав гэвэл бидний хэлдэг Чингүүн жав байна. Тэгээд бослог гаргаад ер нь манжийн цэрэг энийг дарж авнаа тий гэдэг нь тодорхой болоод хулгай гэж зарлцсанаас хойш манжийн төрөнийг ялгаад Чингүүн жав болгодог. Тэрнээс биш баригдах хүртлээ одоо тий 1756 оны 10 сар хүртэл Цэнгүүн жав гэдэг нэртэй байж байгаад 10 сараас хойш нэр нь Чингүүн жав болчихдог. Тэгээ нөгөө Эфүү цэрэнгийн хүүд Цэнгүүн жавыг жанжин болгоод Чингүүн жавыг барь гэсэн учраас тэр хоёр чинь тий адилхан нэртэй хүн эсрэг тэсрэг байдалд орсон. Тэрийг тий бичиг цаасаар мэдээ дамжуулна ингэн тэгнэ гэж явуулна. Ингээд одоо холигдох солигдох буруу зүрх ойлгох магадaltaй учраас энэ ялгасан юм шиг. Тэгэхээр Чингүүн жав одоо бидний даснаар тий ялгаад хэлэх юм бол Чингүүн жавын бослого яг ямар зорилготой байсан бэ гэхээр Чингүүн жав бол манжийн одоо юу гэх юм төрийн эсрэг буюу тусгаар тогтнолын төлөө зорилготой байгаагүй. За энэ бол ер нь тодорхой. Тэгээд энэ тэгвэл юуны төлөө байсан бэ гэдэг. За тэгэхээр нэгдүгээрт одоо тухайн үед Чингүүн жав Засагтхан аймгийн туслагч жанжин байсан. За эннийхэн хувьар одоо энэ 1750-аад онд бол халахад олон жил дараалж зуд болсон. За Халиун Гойцсон хаан аймагт тайж нар өсөж хүчилсэн. За энэ зуд хэцүү болсон. Олон жилийн зуд болсон. За дээр нь нөгөө 100 гарыг эзлэхийн тулд 1754 онд одоо дараа жил нь их цэрэг явуулахын тулд замыг цэвэрлэх ёстой гэж Загчин Урайхаа руу цэрэг явуулсан. За 55 онд яг 100 гарыг эзлэх гэж цэрэг гаргасан. 56 онд Амарснагийн бослогыг дарах гэж цэрэг гаргасан. Ингээ 3 жил дараалан цэрэг татсан. За тэгэхээр нөгөө зудтаа хэцүү байсан. За дээр нь энэ манжийн нөгөө техник цэргүүд чинь алхмын нутгаар дамжиж алтааг давж 100 гар руу орж байгаа шүү дээ. Ингээд эднэрээс нөгөө цэцэг өвчин, халдвар төвчин тарсан. За тэгээд гантаа зудтаа хэцүү байсан, малгүй болсон тий. Өсөн ядарсан байсан. Дээр нь цэцэг өвчин таарсан. Дээр нь 3 жил дараалаад цэрэг татсан. За ингээд цэрэг татна гэдэг чинь хушуунаас тодорхой тооны цэрэг гаргана. Тэр цэргийнхээ өмсөх хувцас идэх хоол тий буу зэвсэг морийг одоо хушуунд гаргах хангах ёстой. За ингээд тэр чинь одоо цэрэг татна гэдэг чинь тэр одоо ядуу байхад нь дээр нь дахиад цэргийн хэрэглэл нэмэгдэж байна гэсэн үг шүү дээ. Ийм учраас ерөнхийдөө халахын эдийн засаг гэх юм уу байдал нэлээд хэцүү болсон. За дээр нь одоо нөгөө Амарснагийн хэрэгээс болоод Эренчин доржийг цаазалсан. За дээр нь дөрөвдийн 3 цэрэн орж ирж байхад бас нэг халахын Дамбажав гэдэг нэг тайж бас алтчдгийн нэг хэсэг дөрөвдүүдийг. За тэр хүнийг бас цаазалсан. За тэгээ энэ одоо юу юм те нэгдүгээр эдийн засгийн хувьд хэцүү хүнд байдалд орсон. Хоёрдугаар энэ тайж нарын те том ноёдуудын цаазалсан. Ингээ сэтгэл санааны хувьд бас докторгүй болсон. Ийм үеийг л одоо Чингүүн жав бол илэрхийлж манжийн хаанд гомдол гаргасан гэж бодож байна гэсэн үг. За тэгээд Чингүүн жавыг яагаад тэр тусгаар тогтнох зорилгогүй байсан бэ гэхээр Чингүүн жав бол юу юм одоо яг бичих нь бол одоо бид нар одоо 3 жил дараалт сэргэллээ. Одоо бид нар хавар айл 3 сард л нутгаас гарсан. Тэгэхэд одоо 7 сар болж байна. Одоо хуучин тооллоор 7 сарын сүүл болчих жоохгүй 8-9 сар. Одоо хүүтэрч байна. Бид нар яахын хувц сунар илэгдлээ, хоол хүнс байхгүй, морь зүтрлээ, ядарлаа явж чадхаа боллоо. Тийм учраас одоо бид нар цаашаа довтлоход хэцүү байна гэдэг ийм л зүйлийг хэлж байгаа. За ингээд өөрийнхөө мэдээлэлд байсан их бүгдийн ховдын хажууд байсан манжийн сайд нарт хүргүүлээд яг өөрийнхөө хушууны юм өөрөө захирч байсан зэрэгэ үлдээгээ бусад зэргүүдийг тараацсан баг шүү. Тэгэхээр энэ ямар нэгэн тийм одоо тодорхой зорилготой бослого юм уу, тэмцэл юм уу зохион байгуулах зорилгогүй байсан эндээс харагдана. Тэгвэл Чингүүн жавын бослогыг одоо юу гэх юм дэмжсэн гэхэд одоо юу гэх юм те ерөнхийдөө нийтээрээ одоо ийм халахад тэр эмх замбраагүй байдал үүсэж хятад худалдаачдыг тонсон, дээрэмдсэн, өртөө харуулыг хайж явсан тийм ээ. Энэ Чингүүн жавын энэ одоо санаачлагаар гэх юм уу халах эмх замбраагүй байдалд орсон. Тэгээд зарим ноёдууч гэсэн тэр байлдж исэн хүмүүс орхио явсан тийм ээ. Одоо тулааны талбарыг орхио явсан, бутсан, нутаг бутсан ийм зүйлүүд гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бод ерөнхийдөө өөрөөлөх халахын тухайн үеийн улс төрийн байдал, эдийн засгийн байдал, сэтгэл санааны гэх юм уу хямрал гарцсан байсан. Тэрийг одоо тий дэлбэрэх гээд байсан юмд Чингүүн жаваар гарсан зүйл болохоос биш. Одоо тодорхой зорилготой одоо хуучны бидний үздэг зэвсэг барьсан манжийн төрийг мөхөх гэсэн ч юм уу, манжийн төрөөс тусгаарлах гэсэн ч гэдэг юм уу ийм зорилготой бол байгаагүй. Ер нь бол зүгээр
бодит байдлаар харах юм бол халах тэр үед бослог гаргалаа гэд хизээвэл гэхээс биш манжийн одоо тэ хятадын бүх нутгийг эзэлсэн, Өхнуурыг эзэлсэн, Өр Монголыг эзэлсэн. Одоо хятадын өөрийнх нь нутаг хятадын 3 тэ зүүн хойд 3 муж байна тэ. Ийм хүчтэй хүмүүний хувьд, эдийн засгийн хувьд тэ ийм их хүчний эсрэг бослог гаргаад бол амжилтанд хүрэхгүй гэдэг нь тодорхой. Зүгээр хизээ яаж дарагдах вэ гэдэг л болохоос шүү тийм ээ. Тэгэхээр одоо энэ байдлыг бол нөгөө цэнгүүн жав эсрэгээрээ тийм ээ хүү цэнгүүн жав бол боломжгүй гэдгийг ер нь харж байсан. За тийм учраас шингүүн жавыг одоо чи эртхэн бойл ингэдэг гэдэг юмыг одоо тийм хувь болон алба амны шугамар хийдэг дамжуулдаг хийсэн. Харин энэ дээр бол шингүүн жав бол нэгэнт одоо тийм эсэргүүцээд ингээ гарцсан учраас тэр жигтэй ерөнхийдөө одоо манжид баригдахгүй левел болно гэдэг тийм ээ. Ийм нэг жоохон гинхэн гэх юм уу иймэрхүү юм болвол хандлага бол харагддаг. Гэхдээ одоо тэр нийт халахуудын хувьд бол үнэхээр байдал хэцүү тийм ээ. Манжид одоо энэ байдлаар бол бид нар чи ингээ өсөөд тий цэрэг гаргаад зовоод ингээд өвдөө тий ингээд үүрээд байх юм уу гэдэг ийм санал үзэл санаа байсан учраас тэр нь одоо Чингүн жавын бослого бол домог маягаар биднэрт үлдсэн баатар гэдэг тийм ээ үзэл хандлага бол төлөвшөж тогтсон. Тэр бол яхахгүй. Тэр одоо Чингүн жавыг зөвшөөх тал бол тэн дээр байна гэсэн үг. Манжуудын хуан захирах стратегийн талаар манад энэ аймаг хөшөөний системийг Монголд нэвтрүүлсэн үү? Манжууд нэвтрүүлсэн үү? Бид нар бол ингээл одоо зам явах бичгийг тухайд авдаг байсан ингээл ингээд ойлгодог тийм ээ. Энэ яг эндээс эхлэлтэй ингэснээр ер нь манжууд юу хоцсон юм бэ гэж хувааж захирах нэвтрүүлснээрээ бас юу алдсан бэ гэж. За тэгэхээр хувийн захирах гэдэг дээр бол ерөнхийдөө өөрөөр манж нарт захирж байгаа хүний талаас үзэх юм бол захирагдж байгаа тал чинь олон байх тусмаа яшигтай төвхтөө. Тэ? Тэр болгоныг одоо нэг одоо юу гэх юм нэгж байгуулаад тэрний толгойлогч хэнийг тэ удирдагч хэнийг тавихын яаж захирахын тэр захирагчийг хинээр яаж ямар шүүлтүүр шалгуураар томилохын тэ тэгээ тэр болгон олон юмнаас мэдээлэл аваад тэрийг нэгтгэх эн чинь ерөнхийдөө захирж байгаа талаас үзвэл төвхтөө. Тэгвэл тийм байхад яагаад одоо жишээлбэл халахыг 7 нуурын чуулганы үед 36 байж байгаад дараа нь 1760 он гэхэд хамгийн сүүлийнх нь 1759 он бадаг баха. Тэр хүрэхэд 86 болчихж байгаа байхгүй. Тэгээ 36 чинь зүгээр л ингээнээр утахад 7 нуурын чуулганы үеэр одоо манжийн зархаанд орохоо хүлээн зөвшөөрсөн 36 томоохон ноён байжээ. За тэдний үр хооч чи яг сүүлдээ монголчуудын хувьд бол яг 2 хүүтэй байна, 3 хүүтэй байна гэсэн ах トゥ нар өмчөө булаацалт нь бийж засаг болмоор байна. Ингээд 1 хошоо 2 болдог ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар за эсвэл манжны орсон зүйл бол 100 гарыг байлтахад одоо гавья байгуулсан ч юм уу, тагнуул хийсэн ч юм уу те. Иймэрхүү байвал одоо шагнадаг, хуваадаг тийм ээ, хувааж одоо яаж юм гэсэн. Тэгэхээр энэ хуваан захирах гэдэг бол ерөнхийдөө энэ эртний юун дээр бол хуваачих юм бол тэр таслагдана. Таслагдах юм бол хүчин тийм ээ хуваагдана гэдэг энэ бол одоо ерөнхийдөө үндсэн логик байгаа юм. Гэхдээ манж нарын барьсан бодлого бол ерөнхийдөө дандаа хуваах бодлого бол биш. За түрүүн хэлсэн захирахад ерөнхийдөө бүүн гэх юм уу те нэг байх юм бол захирж байгаа талд нь амар гэдэг шиг ерөнхийдөө эхлээд бол хуваахад Монгол ноёдын гэх юм хүслийг ерөнхийдөө харгалцдаг. Та нар хэдүүлээ орж ирсэн хэдэн ноён за тэгвэл чамайг нэг хушуу болгоно болохгүй гэдэг тийм ээ ийм зүйлүүдийг ойлгоцдог. За тэгээд таслах гэх юм уу тэр хуваах гэдэг дээр бол хамгийн тодорхой жишээ бол түрүүн хэлсэн. Түшээд ханаас сайн ноён аймгийг хуваачиж байгаа тийм ээ. Тэгээ энэ одоо хувааж байгаа зүйл бол нэгдүгээр Түшээд хан халахыг тэргүүлээд байгаа тийм ээ. Нөгөө 7 нуурын чуулган чинь чахунд орж тэргүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тэргүүлж байгаа гэдэг утгаар бусад Монгол ноёдууд Түшээд ханыхны амийг хардаг гэдэг юм уу те хүндэтгдэг ийм зүйл болж. Тэгэхээр тэр Түшээд хан чинь хүчтэй байх юм бол нөгөө бусад монголчуудаа нийлүүлээд ингэх юм бол бас аюултай. Тийм учраас тэрийг таслана. Хуваана. Тэгээ хуваахад одоо шууд хүчээр хуваах юм бол монголчууд ургуутсан эсэргүүцсэн. За ингэхийн тулд яг хөхөр нөгөө эфүүцэрийн тэргүүтэй тэдний садныхныг 19 хушууг таслаа сайн ноён бол. За ингэхдээ бол яхан цэрэнгийн удмын дээр угаасаа эднэр чинь далаа ламаа сайн ноён цол авсан улсуу да гэдэг үднэс. За нөгөө талаар бол яхан гэхээр эфүүцэрэн нөгөө Багдаа ерөнхийдөө галдан бушгтын дүүвэнээр эцэг юунаас эцэгхээс өнчөрч тийм ээ. Ингээд салс сарнсан хүн чинь юм чинь 100 гарт ер нь хувийн өштөө гэсэн үг. Тэгээ энэ өштөө хүн чинь одоо 100 гарыг та хамгаалах, байлдах тийм ээ. Нэрдэн зүүн тулаан юм уу тэрэнд маш гарамгаа байлдана. Манжид үнчээр их зүтгэн. Тэгэх юм учраас тэрэнд шагнал болгоод
нэгдүгээр одоо сайн оюуны урсаад тийм ээ хоёрдугаар манжид үндсээр зүтгэсэн гэдэг утгаар одоо хуваагаад нэг хэсгийг нөгөөхөд сайн оюун аймгийг эфүүцэрэн зориулж байх болж байгаа. Тэгэхээр энийг харсан монголчууд бусад монгол язгуурчнууд зүтгээд байгаа хүнийг шагнадаг юм байна, урамшуулдаг юм байна гэдэг энэ бодиттой зүйлийг харуулна. Тэгээд цаагаараа ихэнхээр манжийн хэмжээнд голдуу давхар тушээ тааны хүчийг тасалж байгаа. Өөрөлдвөл тушээ таан гэдэг нэг байсан юм хуваачиж шүү дээ. Тал бүтэн дуур нь хуваачиж. Тэгээд тушээ таантаа зэрэгцүүлээ эфүүцэрэнг тавьчихна. Тэгэхээр чи яах юм? Энэ тушээ тааны нэр нөлөө багасна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Энэ байдал харагддаг. За дараа нь өөр одоо хуваадаг гэдэг тэрнээс биш ерөнхийдөө бусад захирах тал дээр бол за жишээлбэл 100 гар дээр бол за дөрүүд юм бол дөрүүдүүд нэг бай. Тэ? Хойд юм бол хойдууд нэг бай. Цагчин юм бол цагчингууд нэг бай гэдэг ерөнхийдөө та нар угаасаа нэг угсаа гаралтай юм уу нэг хуучин тийм ээ манжид орохоос өмнө нэг захирааны ч юм уу нийгмийн нэг бүлэг нэгж байсан бол тэрийг аль болох эвдэхгүй байдаг. Тэгээ тэр бөөнөрөө байх юм бол яах юм? Манжийн эсрэг үзэл гаргадаггүй байхгүй. Өөрөөр бөөнөрөө байж нахтуу хамаатан садныг хувааж таслахгүй юм чинь манжид манж биднийг тий одоо инэрч өршөөлөө үзүүлж гин гэдэг энэ байдлаар манжийг эсэргүүцдэг. Тийм учраас эсэргүүцүүлэхгүй тулд аль болох тэднийг өөртөө тэр царгаандаа байгаа хүмүүстэй аятаа таатаа гэх юм уу тийм ээ боломжоор нэм зүйлүүдийг болгоно. Харин яг бүр эсэргүүцээд яг бослого тэмцэл гаргасан улсуудыг бол мэдээж хуваана, боол болгоно, ээш тийшээ цөлнө тийм ээ ийм зүйлүүдийг бол. Тэгэхээр хуваан захирах гэдэг дээр бол бас торгууд дээр халигмаас нүүж ирсэн торгууд дээр бас их харагддаг. Торгуудын ноёдыг орж ирээд за манжийн хаан зуны ордондоо том хоохон ноёдуудын бүгдийг уулзна гэд дуудуулна. Тэгээд тэр хойгоор нь за одоо Илээс тийм ээ Шинжаанаас тэр Хэбэ мужийн одоо Чөндөө хот байна тийм ээ. Бэлт цагаан армийн гадна байгаа манжийн хааны цуслан очоод буцаад эртэл хагас жил ойролцоогоор. Тэг хурдан явал 4 сар. Очоод бас найр наадам хийгээ буцаад ирнэ шүү дээ. Ингээд ирэх хооронд нь Харьяат ардын 5 хуваачдаг. Тэгээ хоорондоо 100 ба түүнээс дээш километрийн зайтай 5 хуваачна. Тэгээд ноёдуудын танаа Харьяатыг тэнд суулгасан, таныхыг тэнд суулгасан гэд тэгээд тэднийг тус тусад нь манжийн одоо 100-аас 200 зэрэгтэй сайднаар хажууд нь суулгаад хянуулсан. Тэгээ энэ дээр одоо тургууд бол яах юм? Яг тэр хуваан захирах гэдэг юм уу тэрний одоо хамгийн сонгодог жишээ гэж харагдаж хэлж болно гэсэн. Тэгэхээр хизээ вэ? Хинд вэ? гэдгээс шалтгаалаад тэр манжийн бодлого бол яах юм? Харилцан адилгүй өөр гэсэн үг. Тэгээ манжийн мэдлэлд орч ингээд Монгол, Хятад, Төв, Дуугар юу гэдэг энэ олон үндэстэй юм байгаа. Энэ загвар ер нь юунтай бас адилхан. Юунад орчин бас юм ол юутай. Энэ ер нь юунаас авсан юу байдгүй одоо өнөөгийн Хятадын үндэсний бодлогот энэ загвар нөлөөгөө үзүүлсэн. Хятадчууд бас 56 үндэстэн ч гэнэ бас доормоос олон Монгол төвд юу уугаад ингээ байгаа тийм ээ. Энд нөлөөгөө үзүүлсэн нөлөөсөн үү? Бас юуны тэр загвараас авсан хуулсан юм байгаа юу? За мэдээж тэрний нөлөө байгаа. За тэгээд Ян улс тэгвэл одоо тий өөрөлдвөл Хувлаа хаан Хятадыг эзэллээ. Тэгвэл хятадуудыг яаж захирах вэ гэдэг дээр одоо нөгөө Чингис хааны сүүлийн эсгэлээ илүүж цаач гэдэг юм уу тий. Өөрөлдвөл тэр хятадын соёлыг, хятадын түүхийг, хятадын ямиг мэддэг хүмүүсээр нь хятадыг захирах зөвлөгөө авч байсан. За тэгээ ерөнхийдөө бас ерөнхий утгаар нь бол хятадыг хятаар нь гэдэг. Өөрөлдвөл зас захиргааны хамгийн бага нэг юм уу дунд нэг ч хүртэл бол яг хятад хүн нь хятад нутгаа захирна тийм ээ. За тэгээд тэрний дээдлэлт одоогоор бол муж юм уу аймгийн төвшөнд ирээд ирэхээр монголчууд захирдаг тийм ээ. Энэ тогтолцоо чинь ерөнхийдөө өөрөлдвөл Яоны энэ тогтолцоо тэр чигээр манжид уламжлагдаж манжнаар өвлж авсан гэж үзнэ. Тэгэхээр түрүүнсэн хятадын ёсоор буюу нөгөө төрийн албан агчин шалгалт аваад тэр нь тэнцсэн улсууд нь хятадыг захирдаг 6 яманда төрийн албан агчуулаад ажиллаад явчихна. Тэгээд манжнаар өөрсдөө 8 хушууны тогтолцоотой байна. Монголчуудыг бол нөгөө засаг хушуу буюу тийм ээ гадаад Монгол гэж хэлээд хэд хэдэн тэр ноёдуудын тийм Чингисийн дүүнэрийн Ухсааны одоо тийм манай Алтан уургийнхнаар засаг ноён тавина. Тэгээд засаг ноён хэд хэдэн засаг ноён нийлээд чуулган болчихно. Тэгээд хэргийн хоорондоо хилцэн ноёд язгуурчнууд дотроо өөрсдөө хэргийг хэрж ийн гэсэн. Тэгэхээр энэ л болно. Төвдийг өөрөлдвөл далаа лам тэргүүтэй тийм ээ шашны байгууллаар нь дамжуулаад төвдийг захирчиж байна. Уйгурыг бол уйгурын бээгүүдээр нь дамжуулаад захирчиж байна. За тэгээд энэ ёс чинь өөрөлдвөл ерөнхийдөө тэр чигтээ ийм одоо юу гэх юм өнөөгийн бүх найрамд хятад ард улсын нутгийг дэвсгэр гэдэг бол ерөнхийдөө манжийн үлдээсэн өв шүү дээ. Одоо нутаг дэвсгэрийн хувьд бол зөвхөн одоо тусгаар тогтносон нь бол манай Монгол улс. За
Оросын холбооны улсын одоо Туваагийн бүгд найрамдах улс, за Горны Алтан бүгд найрамдах улс тийм ээ. Энэ гуравч нь одоо бид нар бол Оросын холбооны улсын хоёр хэсэг. За Монгол улсыг хасах юм бол бусад үлдээсэн нөгөө Шинжаан буюу зүүн гарын угуул нутаг, тэнд байсан ойртууд, ойгрууд, төвд тийм ээ. Тэгээ өвөр Монгол, Алшаа, Эзнээ гэд энэ бүгд ч өөрөлдвөл Чингис манжин одоо тийм ээ нэгтгсэн захираанда оруулсан улсууд. Тэгэхээр эн чинь тэр чигтээ одоо 12 онд бол дундад иргэн улсад өвлөгдөөд үлдчихээн гэсэн үг. За тэгээд дундад иргэн улс чинь яг одоогийн бүгд найрамдах хязгаарт улсын одоо өмнөх дүр шүү дээ. Тэгэхээр энэ ерөнхийдөө бодлого бол тэр чигээрээ заламжилж үлдсэн гэж байна. Ялангуяа дундад иргэн улсын нөгөө техник 5 угсаат нь нээлж тий найрамдаж төрөө байгуулнаа гэдэг тийм ээ. Нөгөө төрийн далбаа туган дээр оруулдаг. За одоогийн хятадын одоо мөнгөн тэмдэгт болсон юан дээр тийм ээ. Энэ Монгол төвд уйгар бичээс байгаа чинь болвол энэ л Чингэн үеийн уламжлал тэр загварыг ерөнхийдөө авсан. Одоо тэр нутаг дэвсгэр байна, тэрэн дээр сууж байгаа ард түмэн байна тийм ээ. Эднэрийг одоо авсан гэсэн. Тэгэхээр тэр одоо олон угсаатнаас бүрэлдэж байгаа учраас тэр угсаатанд нэг зориулсан тэдний онцлог гэх юм уу тийм ээ. Соёл, түүх, ойлголт тийм ээ. Угсаа, гарал, энэ заншил энэ бүхэнд нэг хүлээн зөвшөөрсөн ямар нэг хэмжээгээр ойлгосон тийм ээ. Ийм бодлого явуулахгүй бол болохгүй гэдэг юм чинь ерөнхийдөө манжаас дамжиж үлдсэн үг гэж хэлж болно гэсэн үг. Гэхдээ тэр нь одоо мэдээж одоогийн бүгд найрамдах хятадд бас шууд залхамжилсан гэж бол хэлж болохгүй тийм ээ. Тодорхой хэмжээнд нөлөөлсөн суурь нь бол байсан гэж хэлж байна. За сүүлийн хоёр асуултыг би нэгтгэхэд асуучих гэж бодож байна. Энэ 11 оны үндэсний эрхчлөөний хувьсгал амжилттай болоход богинохон хугацаанд амжилттай болоход юу нөлөөлсөн бэ? За тэгээд сүүлийн үеийн Монгол ноёдын барьжсэн бодлого үүний цаан байх гэдэг тийм ээ. За тэгэхээр бид нэр одоо юу гэх юм те. За халахын хувьд 200 ч юм өвөр Монголыг орвол 300 жил манжийн захиргаанд одоо дарлагдаж зовж байж хагаад за 1911 он тусгаар тогтнолоо зарласан гэж ингэж хэлэхэд бол их амархан. Гэтэ энэний цаана түрүүн хэлсэн тэгвэл 18 19 дугаар зуунд монголчууд манжийн яг төрийн эсрэг тийм том тэмцэл бослого гаргаагүй шүү дээ. Тэгвэл 11 оны тусгаар тогтнолын үзэл санаа хаанаас гарсан юм бэ? Яаж эн чинь амжилттай болов? Тийм ээ харцангуй богинохон хугацаанд амжилттай одоо тусгаар тогтнолоо зарлж чадж байгаа. За тэгэхээр энэний ард юу байсан бэ гэхээр нөгөө манжийн төрийн бодлого үе үедээ өөр байсан. Газартаа өөр байсан гэдэг нь эндний одоо бас нэг онцлог болно гэсэн үг. Жишээлбэл 19 дугаар зуунд руу ороод манжийн төр өөрөө тийм ээ гадаадын шахалтанд орж эдийн засгийн хувьд улс төрийн хувьд одоо хямралд орно. За энэ бүхнийг монголчууд нөгөө Бээжин сууж исэн, ирж очиж исэн монголчууд чинь мэдэрч байгаа. Мэдээлэл авч байгаа, нүдэрээ харж байгаа зарим нь тийм ээ. За энэ ноёдуудын хувьд бол ерөнхийдөө өөрөлдвөл 19 дугаар зууны сүүл үе ялангуяа шинэ засгийн бодлогыг зарлсны дараахнаас эхлээд манжийн төр одоо ер нь явцгүй гэдэг тийм ээ. Энэ үзэл ойлголт бол орж ирсэн. За тэгээ шинэ засгийн бодлогоор одоо манж өөрийнхөө эдийн засгийн хувьд бол хүчрэгчхийн тулд нөгөө тэр хүртэл бол хятад худалдаачин орохыг тодорхой хэмжээгээр хоригдж байсан. Монголын нутгаас одоо яг эдийн засгийн утгаар татвар авч байгаагүй тийм ээ. Энэ юмнууд чинь бодлогоо эргэж өөрчлөхөд хүрсэн. За ингээ манжийн төрийн энэ бодлого өөрчлөгдөхийг монголчууд хамгийн түрүүн хамгийн сайнаар мэдэрч авсан, хүлээж авсан, ойлгосон. За ингээд энийг тэгвэл бид нэр эхлээд бол яг мэдээж аль биесээр хүлээн зөвшөөрөхгүй гэдэг юм уу те иймэрхүү байдлаар албан бушсаар хандаж байсан боловч үүний цаана монгол ноёдууд өөрсдөө одоо үзэл бодлоо нэгтгэх, санал солилцох ийм зүйлүүд бол нэлээд хүчтэй байсан харагддаг. За ялангуяа манай архивд бол 1860-аад оноос хойш монгол ноёдын одоо харилцаж байсан хувийн цагтл харилцаа нэлээд байдаг. За эндээс үзэх юм бол монгол ноёдууд бол одоо хоорондоо хувийн төдийгүй тийм ээ албаны харилцаа ихтэй мэдээлэл солилцдог. За ялангуяа одоо энэ ханд доржийн өвөг цэрэн дорж гэдэг ноён байсан. За энэ хүн бол бас одоо хүрээлүү хүн амтан өөрийнхөө тийм ээ одоо дотны хаа гэх юм уу итгэлтэй хүмүүсээ явуулаад за шинэ ирсэн хүрээний сайд ямар шүү хүн байна, ямар ааш цантайн энэ тэр бодлогыг юу гэж хэлж гин гэдэг юм уу те иймэрхүү байдлаар тандсан мэдээлэл нэгэндээ дамжуулсан зүйлүүд харагддаг. За тэрнээс гадна одоо 11 онд бол бид нөгөө тусгаар тогтнохоо тийм ээ шийдснээ одоо богдод Баатуршил өргөх нэрээр ноёдууд цуглаж агаад шийдсэн гэдэг чинь. Тэрнтэй адилхан одоо нөгөө Баатуршил буюу Жавцан там бутагтаа ёслол үзүүлнэ, хүндэтгэл үзүүлнэ гэдэг нэрийдлэр өөрөлдвөл шашны тийм ээ нэрийдлэр
одоо тэр шалтгаанаар цуглаж байгаад хоорондоо ярилцдаг, үзэл бодол мэдээлэлээ хуваалцдаг. Нааталт болохоор мандал өрөхгүй яваад байна. Наанаа бол одоо шашны тийм ээ. Батуршил өргөж ийн, завзандан будагтаа хүндэтгэл үзүүлж ийн, ёслол хийж ийн, бүх барилдж ийн, морь уралдж ийн гэдэг ийм зүйл харагддаг. За гэвч цаана нь бол одоо яг манжийн зас захиргааны юугаар бол чуулган байх хэвээр чуулган байгаа тийм ээ. Тэгээ энэ чуулган бол ерөнхийдөө яг дөрмөр бол 3 жилд нэг удаа чуулаад ямар асуудлыг хэлцээд ямар шийдвэр гаргах хэвээр байнга манжийн төрд мэдээлж явах хэрэгтэй байдаг. За тэгэхэд одоо чуулганаар асуудлыг хэлэлцэхгүй тулд одоо хэлцчихвэл манжид мэдэгдчихэж штэ. Тийм учраас ерөнхийдөө Монгол ноёдын тэр захидал харилцаа тийм юм дээр бол за энэ асуудлыг богдод Батуршил өргөхөөр хэлэлцъя. За эсвэл энэ асуудлыг одоо хэдүүлээ саналаа нийлүүлж яагаад нэг хариу өгье. Тэгтээ тустай хариу өгнө тийм ээ. Тэгэхээр халахын 4 чуулганы дарга яг нэг асуудлаар ижил төстэй хариулт юм уу те санал дэвшүүлэх юм бол энийг манж эсрэг үзэхэд хэцүү байдаг. Тийм учраас энэ одоо яах юм. Тэгэхээр тэрний доор тэд нэр өөрсдөө тийм ээ Батуршил өргөх нэрээр юм уу эсвэл хувийн захидал харилцааны хэлбэрээр өөрсдийнхөө байр суурийг нэгтгэх, мэдээлэл авах, дамжуулах ийм зүйлийг хийж исэн гэдэг нь одоо тодорхой харагддаг. Тийм учраас 11 оны тусгаар тогтнол гэдэг бол ерөөсөө гинт болцсон зүйл биш ээ. Энийн өмнө бол Монгол ноёдууд манжийн төрийн тэр мөхөл гэх юм уу, хямрал гэх юм уу энийг бол харж байсан. Экзэгтэй мөч хизээвэ, хизээ хэрхэн хөдлөх вэ гэдгийг одоо ерөнхийдөө хүлээгж байсан, хянаж байсан гэж ойлгож байна гэсэн. За ингээд манжийн төр дээр одоо түрүүн хэлж байсан одоо хүрээнд суужсэн сандуу амныг хөгөө явуулчихж байгаа тийм ээ. Улаастаа суужсэн жанжныг хөгөө явуулчихна. Ховдос сууж байгаа сайдыг хөгөө явуулчихна. Инхээр манж монголчуудыг яаж захирч исэн бэ гэдэг эндээс харагдана. Тэр сайд жанжингуудыг бие хамгаалах юм уу те гартан зарагдах нэг хэдхэн цэргэл байсан болохоос биш манжийн одоо яг зэвсэгтэй хэдэн 100 гэх юм уу те мянган цэрэг Монголын нутагт байгаагүй. Тийм учраас одоо тэр толгойлж исэн жанжин сайд нарыг ерөнхийдөө хөөгөөд явуулчих юм уу нутгаасаа гаргачих юм бол бид нэр манжийн төр унчиж байгаа. Манжийн төр унчиж чинь гэсэн. Тэгэхээр тэрний доор нь бид нарт манжийн төрийн одоо хөвшүүлээ тогтцсон нөгөө чуулган гушуу гэдэг засаг захиргааны тогтолцоо байна. Хилээ хамгаалдаг харуулын тогтолцоо байна. Мэдээлэлээ дамжуулдаг өртөө улаа байна. Тэгэхээр ингээд өөрөлдвөл энэ манжийн төрийн үед тогтцсон бий болсон суурин дээр одоо бид нар төрөө байгуулж чадсан одоо тусгаар тогтнолоо зарлж чадсан гэж үзэж байна гэсэн. За энэ түүхээр одоо ер нь бахархах гэхээс илүү бас түүхээс суралцах, сургамж авах зүйлс их байдаг. Би ч одоо бас хогдоо болохоор тэр бахархах гэхээс илүү сургамж өгөх гэж түүх байдаг гэж ингээ боддог. Тэгвэл яг энэ үеийн түүхээс монголчуудын сургамж авах хэвээр гол зүйлсийг нэрлэх гэвэл та юуг нэрлэх вэ? За тэгэхээр түүх гэхээр бид нэр ерөнхийдөө өнгөрсөн зүйл гэдэг тийм ээ. Тэгэхээр ямар нэгэн юмны түүх гэхээр тэр зүйл болоод өнгөрсөн зүйл гэж бид нэр шууд ойлгож болно. Тэгэхээр тэр болоод өнгөрсөн зүйлийг одоо бид нар мэдэх ямар хэрэгтэй юм бэ гэдэг заавал гарч байна. Тэгэхээр болоод өнгөрсөн зүйл гэхээр бид нар ямар замыг туулаад өдий хүрсэн юм бэ гэдгээ бид нар мэдж чадах юм бол одоо бид нар юун дээр байгаа юм бэ гэдгээ мэдж байна. Тэгэхээр юун дээр бид нар ямар нөхцөл байдалд ямар байдалтай байна вэ гэдгийг мэдж чадах юм бол нөгөө ирээдүг гэх юм уу те өөрийнхөө цаашдын одоо ингэх ёстой юм байна, тийх ёсгүй юм байна гэдэг энэ зүйлээ тодорхойлж чадна гэж үздэг. Тэгэхээр бид нар одоо бахархна гэдэг бол мэдээж бид нар хэн ч гэсэн өөрийнхөө үндэс угсаа, өвөг дээдэс, эцэг их, нутаг тийм ээ эднүүгээрээ бахархдаг. Ингэж өөрөвлөл хүн гэдэг юм чинь тэн дээр оршиж байна. Хоёрдугаарт одоо яхаа зөвхөн дандаа бахархаад байх зүйл биш. Энэ чинь сургамж авдаг. Өөрөвлөл сая бид нар манжийн захиргаанд байсан гэж байна. Хүний захиргаанд байсан төв учраас энэ бол нэг эсрэгээр хэлэх юм бол бид нар энэ бахархах ёстой зүйл маань биш тийм ээ. За тэгэхээр эндээс бид нэр юунаар сургамж авах юм бэ гэхээр манжийн захиргаанд яагаад монголчууд орсон бэ гэвэл ерөөсөө дотоодын зөрчил тэмцэл байдаг. Тэгэхээр бид нэр дотооддоо зөрчилтөө тэмцэлтэй тодорхой хугацаа болох юм бол хүний идэж болтго юм байна гэдэг бол энэ ерөөсөө одоо тий түүхээс үндсэн бид нар явж байгаа сургамж энэ дээр байгаа. За хоёрдугаарт одоо энэ манжийн захиргаанд байсан гэдэг тал дээр одоо бид нар бол яхан ерөнхийдөө манж нар монголчуудыг одоо тий харанхуй бүдүүлэг тий ертөнцөөс тусгаарлагдсан ийм байлгаад байсан юм шиг ойлгож байгаа боловч манж нар өөрсдөө ч гэсэн тийм байсан шүү дээ. Манжийн 8 уушууныхан биднээс нэг онц ялгах төвшөнд бол байгаагүй. Тэгэхээр одоо энэ төрийн бодлого өөрөлдвөл бусдыг захирахад одоо бид нар хэн ямар үед бодлого өөрчлөгддөг юм бэ? Одоо манжийн төрийн юунаас арах юм бол ихэнх үедээ юм уу те. За манжийн төрний
17 дугаар зуунаас 20 дугаар зууны эхэнд 300 жил оршин тогтноход эхний 150 жил бол үнэхээр хүчтэй байна. За тэгэхээр тэр хүчтэй байж болно гэдэг юм чи яг хүчтэй байгаад оргилд хүрсэн юм чи оргилоос ундаг. Тэгэхээр оргилд хүрсэн юм чинь заавал унана. Тэгэхээр унах тэр хурдыг юм уу эсвэл оргилдоо удаан байх ёстой юм яавал удаан хадгалж үлдэх вэ гэдэг зүйлийг бид нэр манжийн төрөөс өөрсдийнхөө биш тийм ээ бусдын түүхээс харахад одоо бас суралцаж болно гэсэн. Тэгэхээр юм бол оргилдоо үрж болно. Гэхдээ хүчтэй тийм ээ чадaltaа үед байж бол. Тэгэхээр энэ дээр өөрөөр зөвхөн манж гэхээс илүү бид нар ч гэсэн хүчтэй оргилд чадaltaа байж бол. Гэхдээ энэ дээр дахин дандаа хүчтэй дандаа чадaltaа дандаа оргил дээр байгаад оргилдоо байх боломжгүй тийм. Тэгэхээр тэр оргил дээр байх хугацааг бид нэр яаж эсвэл удаан үргэлжлүүлэх үү? Эсвэл унахгүй байхын төлөө юу хийх вэ гэдэг дээр энэ түүхээс одоо сургамж авдаг. За тэгээд энэ одоо юу юм мэдээж гол зүйл бол манжийн ихэнх үеийн хаадууд өөрсдөө хувь хүн маш хүчтэй байсан, амбицтай байсан, зөв бодлого явуулж байсан. Одоогоор бол тагнуул туршуулын шүлжээ систем сайн байсан. Хэнийг хизээ хэрэглэх вэ гэдгээ мэддэг байсан. Сүүлийн үеиг ороод ирэхээр яг ноёдууд Монголын манжийн хаадууд өөрсдөө төрөө барьж эхлэхээ болоод нөгөө өмнөөс нь төр барьдаг улсуудтай. Тэд нар өөрсдийнхөө хувийн эрх ашигыг төрүүлж тавьдаг тийм ээ. Төрийн гэх юм улс гэрийн биш тийм ээ. Хувийн эрх ашигыг барьж эхэлсэн. За эндээс болоод ерөнхийдөө манжийн төв мөсөн гэдэг нь тодорхой харагддаг. Авилга хээл ахвал гэдэг чинь тэр төрийн хувийн эрх ашигаа төрөн барьсан төшмөдүүдээс л эхлэн штэ. Тэгээд тэд нар л явандаа дамжирна гэсэн. Тэгэхээр эдгээр биднээс харах юм бол ерөнхийдөө нэгдүгээр дотооддоо зөрчил тэмцэлтэй байл бусдыг идшүүлдэг юм байна. За хоёрдугаарт одоо тийм ээ хүчтэй чадaltaа байгаад хэд өнгөрөөд ихтгэлтэй байгаад байвал бас мөхдөг юм байна гэдэг энэ хоёр зүйл хамгийн хоёр том зүйл бол эндээс харагдана гэж бодож байна. За одоо төгсгөл яг жигнэсээ төгсгөлийн асуулт. Энэ болохоор энэ сошиал дэх тийм хүчтэй явж байгаа юм. Хүмүүс их итгэж өнөмшиж их дагж байгаа юм. Юу байсан сошиалаас авч асуулт. Тэгэд ийм баг. Монголчууд анх манж дагаар орох үед 12 сая хүн амтай байсан бөгөөд гэж. Манж чин гүрэн 300 жил захирсны дараа дөнгөж 1 сая орчим хүнтэй болж буурсан ба. Хүн ам 90% багассан байдаг. Манж засаг 300 жил Монголд ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй бөгөөд зөвхөн сүм хийдүүдийг олноор бариулсан гэсэн мэдээлэл. Бариулсан гэсэн одоо ийм мэдээлэл явж байгаа. Энд хүмүүс маш их итгэж дагж байгаа ингээд одоо харагдсан. Тэгээд энэний цаам болохоор ингээл хүн гарангуут ингээл лам болгоод л сүм цуулгаад л тэр нэг тийм хөлцөнгөө юг бол тийм хүмүүс болоод байгаадсан бол манжуудаа хийсэн ажиллаа гэсэн. Ийм нэг юм их олонний дунд их үнэн юм шиг их төгж байгаа юм асуудлаас энд хариулт өгөөд хоёлоо ярилцлахад тусах юм. За 12 сая гэдэг тоог хаанаас гаргаж ирсэн юм бол доо тийм ээ. Ер нь манжийн захиргааны үеийн монголчуудын нийт хүн амын тоо бүрэн байхгүй. Нэгдүгээр. За хоёрдугаарт ер нь ихээр бодоход за жишээлбэл одоо халахууд бол 1-2 саяас илүү хитрээгүй байсан манжийн захиргаанд. За 100 гарын хүн амыг бол багцаалдаал бид нэр 600 мянга гэж тооцоолж байгаа шүү дээ. Тэгэхээр 12 сая монгол гэдэг бол одоо наа чи 20 дугаар зуунд л тий өөр Монголын монголчуудыг оруулаад нийт монголчууд 12 сая хөрхөөгүй байгаа үстэй одоо. Тэгэхээр наа чин ер нь яасан ч боломжгүй тоо. За ер нь бол яг хуу монголчууд олон байсан, хүчтэй байсан. Тэгсэн чинь манж нар захиргаандаа оруулж авчаад тэднийг доройтуулахын тулд бурхны шишнийг ивент итгээ те айлын 3 хүүхдийн нэгийг заавал лам болгоод тэгээд нөгөө лам болж байгаа хүн чинь амтны тусын төлөө тийм ээ нүгэл хийхгүй ингээд сүмд ном үзээд ингээд номхон томотоо болсон гэдэг энэ үзэл ойлголт бол ерөнхийдөө 20 дугаар зуунд гарсан зүйл. За тэгэхээр манж нар бол юу гэх юм хэр монголчууд манж нараас өмнө бурхны шишинтэй харилцсан. Манжийн захиргаанд ороход аль хэдийн бурхны шишинтэй болцсон, сүм хийдтэй болцсон, ганжуурыг орчуулсан ийм бис улсууч. Харин манж нар монголчуудаар дамжуул бурхны шишин төвдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол яах юм хэр монголчуудыг захирахад юм уу захиргаандаа оруулахад шашныг ашигласан үнэн. Ялангуяа өөрөлдвөл нэгэнт хүн тэ бурхны шишинтэй болцсон итгэл бишрэлтэй байгаа хүн далаалам ч юм уу эсвэл жавзандан бутагч юм уу хэн нэг худагт хувилгаан те эсвэл ламын нэрийг барих юм уу ингээд бол хүний эсрэг бишрлээр нь дамжуулж яхахгүй өөрийн тал татж байгаа. За энэ болно бодлого. Тэгвэл эсрэгээрээ бодоод энэний нөгөө тал дээр юу юм гэхээр манж нар бол сүм хийд хит их барих, хит их олон лам барихыг хориглож байсан бас. Тэгээ эн чинь яхаа нийт монголчууд ламтаа бүгдээрээ тийм ээ лам болоод сүм хийдэд суучих юм бол хин орстой хэлж байгаа харуул дээр чинь суух юм бэ? Хин тэр өртөө улаа хийх юм бэ? Төрийн албыг хэн захирах юм бэ? Хин засаг ноён чуулган дарга байгаад хин төрийн албыг захирах юм бэ? Чин хөнгө болчих штеп.
Тэгэхээр энэ бол ерөнхийдөө өөрөлдвөл манжнар бол монголчуудыг захиргаанда оруулах, өөртөө татахын тулд бурхны шашныг ашигласан нь үнэн. Гэхдээ бурхны шашныг хит дэмжиж гэх юм уу дэлгэрүүлснээр Монголын хүн амын өсөлтийг зогсоох бодлого явуулсан гэдэг зүйл бол байхгүй. Монголын хүн ам өсөлт багасаад ивэл манжийн хэл хязгаар сулрна шүү дээ. Орсууд орж ирнэ шүү дээ. Доройт шүү дээ. Яах юм бэ? Тэгэхээр чинь монголчуудын гол үүрэг чинь тэр завсрын гэж хэлэгдээд байгаа тийм ээ. Тэр олон улсын харилцааны хэлээр үлдээд байгаа. Орс буюу тийм ээ гадны улстай хэлэхэд тэр дунд чинь жирэг болж байна шүү дээ. Тэгэхээр тэр жиргийнхээ үүргийг гүйцэтгэх болчих юм бол манжид ямар хэрэг баахан байдаг юм. Тэгээд хэрэг баахан ламнаар хэрэггүй шүү дээ. Тэгэхээр бурхны шашинд орсон за ялангуяа 20 дугаар зууны ихэнх үед бол хит олноороо тийм мухар сүсэгтэй болсон гэдэг зүйл бол бодиттой байдал байгаа. Гэхдээ энэ бодлого манжнар бурхны шашныг ашиглаад монголчуудыг төгөлцөнгүү дорой болгосон юм а гэдэг чинь за миний мэдхээр бол 1925 онд Японы Януужи Ичи гэдэг судлаач ойр хуян Монголын төвх гэдэг зохиол бичсэн. За тэр хүн бол 20 дугаар зууны их үед Японоос урагдаад Бээжинд урагдаж багшилж исэн хүн байхгүй. Тэгээ тэр хүний нүдээр харахад өөрөөр хэлбэл 13 дугаар зуунд Хуйлаа хаан тий Япончиг давталж исэн тийм хүчтэй байсан. Тэр Япон хүний ойлголт юм уу төсөөллөөр бол нөгөө их байлддаг дэлхийн талыг ижилсэн тийм ээ морьтой сэлэмт талаасан энэ монголчууд чинь 20 дугаар зууны үед харсан чи яах вэ? Ихэнх нь сүм хийдтэй нэг худлаа мутагдад мөргсөн мухар сүсэг бишрэлтэй ийм улсууд монголчууд нүдэнд харагц учраас яагаад бид нэр ийм болсон юм бэ гэдэг хариулт нь манжнар ийм болгосон юм бэ гэж бичсэн баг ойлгосон. Тэрүүгээрээ одоо ойлгосон ойлголт нь тэр хүний ном манад бол тэр 1925 онд бичигдэл 29 онд орчуулагдчих. Хоёр ч орчуулга манад байдаг. Тэгээд тэр суурь нь одоо тэрийг уншсан түүхчид гэх юм уу судлаачид монголчуудыг манжнар ингэж шашнаар мунхруулсан юм биш дээ гэдэг энэ ойлголт манай түүхчлэгт маш хүчтэй үлдсэн гэсэн үг. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн багштай баярлалаа. Тэгээд манай энэ өв гээд үүх төөх ёс заншилтай холбоотой юм нэвтрүүлгүүд хийхээр ингээд зорио явж байгаа юм подкаст байгаа. Тэгээд энэ манай өв подкастыг маань Борава сангаас эрхлэн явуулж байгаа. За тэгээд тэр сангаас шин тутам гараад байгаа энэ номын дэжээс. Баярлалаа. За баярлалаа. За